Сайн байцгаана уу? Loyal Tarot байна. Шинэ бичлэгээр уулзж байгаадаа баяртай. Энэ удаагийн шинэ бичлэг маань 3 дугаар сарын төлөв байдал байх болно. За 3 дугаар сар ерөнхийдөө битүү бод гариг ухарж байгаа ч гэсэндээ маш уян зөөлөн, романтик загасны орд дээр ухарж байгаа учраас хит том ажил, карьер, мөнгө санхүүгийн асуудал, харилцаа холбоонууд муудах, тасрах тиймэрхүү зүйлс ер нь бол гайгүй байх болов гэж би бодоод байгаа. Тэрнээс биш одоо ингээд нэлээд хурц түргэн шийдвэр гаргадаг яаруу сан руу одоо хоньны ордон дээр ч юм уу аль эсвэл хит одоо юм revolutionary юмыг одоо ингээд тултлан шахдаг өөрчлөлтийг дандаа ингээд эргэн тойрноос хайж хүсэж идэг хумх гэх мэт эдгээр ордууд дээр ухарчаар ер нь бол нэлээд том асуудлууд үүсгээд идэг юм шиг надад санагддаг л та. Тэгээ загас дээр яг ухарж байгаа учраас харцангуй гайгүй байх бах. Гэхдээ бид нар нэлээд эмзэг болж магадгүй. Ер нь бол бүхэл юм дээр ингээд эмзэглэх гээд хит уян зөөлөн байх гад уйлах ч юм уу тиймэрхүү сэтгэл мэдрэмжүүд нэлээд ихсэж магадгүй хэрвээ тэгэх юм бол тэрийг маш энгийнээр тайвнаар хүлээж аваарай гэж зөвлөмөр байна. Тэгээ сонин санагдаж байгаа гэж магадгүй бүлэг сонголтууд маань харагдахгүй байгаа. Яа тэгэхээр би ингээд нөгөө нэг Oracle картуудаар дандаа та нараар ингээд нөгөө нэг 1 2 3 дугаар гээд бүлгүүдийг сонгуулдаг. Тэр картууд одоо бүр байнга ашигласаар байгаад уйдж байна. Та нарт ч гэсэн тийг санагдаж байгаа. Тэгээ шинэ картууд гэхээр яг гоё карт надад бас олдохгүй байгаа. Би баг байдаг бүхэл картуудыг хүзрүүдийг худалдаад авсан юм уу хайшин. Тэгээд бас нэг хөөрхөн ийм стикернүүд ашигладаг байсан да. Тэгээд стикернүүдээ би бас захиалж чадахгүй айгуу удаж байгаа. Тэгээд удахгүй захиалаад яг юм бодиттой сонголтуудыг хийгээд явах болно. Яг энэ бичлэгийн дараа ингээд дэлгэцээр дүүрэн 3 бүлэг нь бол зургаар гараад ирнэ. Тэр зурган дээр маш тодорхой 1-р бүлэг, 2-р бүлэг, 3-р бүлэг гэж заасан байгаа. Тэнцэнээс харж сонсоод тэнцэнээс хараад сонгоорой. Тэгээд бичлэг эхлээд явах үед 1-р бүлэг за яг ийм зурагтай байсан шүү, 2-р бүлэг ийм зурагтай байсан гэ өөрсдөө санаад уншилгаа алтлгүйгээр андууралгүйгээр сонсоорой гэж зөвлөмөр байна. За тэгээ 3 дугаар сарын маань уншлага яг л уламжлалт байдлаар орно. Ажил карьер ямар байх вэ? Ганц бие болон хостой хүмүүсийн хайр дурлал ямар байх вэ? За тэгээ хувь хүний хөгжил талаас нь ямар ах вэ гэдгийг харах болно. Нэмэлттээр болохоор тухайн сард ер нь бол одоо энэ 3 зүйлийг YouTube дээр бид нар харж байгаа шүү дээ. Тэнцэнээс ингээд нэлээд анхаарал татж байгаа цаашаа дэлгэрүүлэх шаардлагатай байгаа зүйлийг дэлгэрүүлж харах болно. За ингээ уншлах руу оръё. Баярлалаа. За одоо бүгдээрээ 1-р бүлгийг сонгосон хүмүүсийнхэн 3 дугаар сарын уншлах руу орё. Өмнөх зурган дээрээс яг 1-р бүлгийг сонгосон хүмүүсийн уншлах шүү. Андуураагүй байх гэж найдаж байна. За тэгээд ажил карьерийн уншлага эхлэхээс өмнө 3 дугаар сар ерөнхийдөө 1-р бүлгийнхний хувьд ямар байх вэ гэдгийг би 2 карт сугалж харсан. Тэгэхэд болохоор 7-гийн аяга болон 6-гийн саваа дээш харж гарч ирсэн. Маш гоё 2 карт цогтоо унаж гарч ирсэн л дээ. Тэгэхээр ерөнхийдөө 3 дугаар сард яг ямар байх вэ гэхээр бүхэл одоо харилцаанууд дээр ажил төрөл дээр ч тэр 1-р бүлгийнхэн маань маш ийм уран төсөөлөлттэй байх болно. За practical байдлаар ярих юм бол маш их боломжууд бас 1-р бүлгийнхэнд маань гарч ирнэ гэж бууж ирж байна. Ингээд нэг л нэг тийм айгүй гоё олон зүйл санаанд багтаад идэг штэ. Ажил төрөл дээр ч гэсэндээ хийх юм маш их байгаал, бүтээх юм маш их байгаал. Ялангуяа ингээд нэг тийм бүтээлч ажил мэргэжил эрхэлдэг хүмүүсийн маань хувьд гэхдээ ажил мэргэжил бол өөрөө угаасаа бүтээлч зүйл. Та яг төрийн алба хашдагч бай, хуваарай бизнес эрхэлдэгч бай, уран бүтээлч бай, боловсон хүчинч бай хамаагүй. Яг ингээд биднээс нэг тийм creativity буюу бүтээлч байдал ингээд нэг шаардагддаг да. Тэгээ гарч ирэхгүй айгүй хэцүү үеуд бас байдаг штеп. Тим юм ерөөсөө байхгүй. Маш олон гоё санаанууд ингээд ундарч гарч ирээл юу хийхээ мэдэхгүй нэг юм гаццсан, төөрөлдсөн байдал биш.
маш олон хийх зүйл ихтэй ийм сар байхаар бол гарч ирж байна. За тэгээд 6-гийн сава гэдэг бол одоо ажил карьер дээр ер нь л ингээ гарч ирдэг картуудаас хамгийн гоё карт. За маш амжилттай сар байх нэ. Та бүхэн маань маш өөртөө ихтэй дайчин байх болно. Энэ хоёрын комбог ингээ харангуут те та ингээ зөндөө олон зүйл бодоод төсөөлцөн. Тэрэндээ хамгийн гол нь маш өөртөө ихтэй байхаар харагдаж байна. Тэр зүйлээ маш өөртөө ихтэйгээр яг л тэр бодож хүсээд мөрөөдөд байгаа зүйл чинь зөвхөн таних юм шиг, таних угаасаа болох юм шиг ингэж хандаж аашилж маш олон зүйлийг амжуулж байгаа харагдаж байна. Тэгээ би саяхан би нэлээд хоцроод үзчихлээ л дээ. Marty Supreme гэдэг киног үзлээ. За гэхдээ Marty Supreme гэдэг кино бол нэлээд юм ядаргаатай anxiety тэг хүний төвшөр хөдлөсөн кино байсан л дээ. Гэхдээ гол дүрийн Marty бол яг надад энэ 6-гийн саваа шиг хүн шиг санагдсан. Дээрэс нь энэ 7-гийн аяг шиг. Яагаад вэ гэхээр тэр хүн болохоор ингээд нэг тэмцээнд ялахыг л одоо хүсэж байгаа гэж байгаа. Тэмцээнд оролцож өөрийгөө баталж нотолж харуулахыг. За тэгсэн чинь ингээл угаасаа мөнгө төгрөг байхгүй, янз бүрийн асуудлууд үүсэж байгаа байхгүй. Бүр маш тэнэг гэмээр юм сонь асуудлууд хүртэл үүсэж хахад тэр болгоноосоо гаргалгаа хайгаал тэр хүнийг бүр ингээ юу ч тогтоож зогсоож чадахгүй, юунд ч ингээ бууж өгөхгүй байгаад байгаа. Тэгсээр огаалыг зорьсон зорилгодоо эцэст нь хүрдэг. Яг л тийм сар байх нь. Гэхдээ тэр хүн шиг ингээл те хит юм the gambler шиг гэх юм уу да бүр ингээл өстө бүр нэг хэрэг тарчаал нөгөөдгөө засгаал ингээл зовоо яваад идэг нэг тийм энерги гэдэгтэй тийм биш. Маш гоё өөртөө ихтэйгээр за тэгээ зорж хийхийг хүсэж байгаа юмнууд чинь ямар ч саад дотгоргүйгээр энэ 3 дугаар сард амжилттай байх болно. 1-р бүлгийг сонгож байгаа хүмүүсийн маань өөртөө итгэл бол бүр тулцсан байна. Тэгээ маш олон зүйл бодоод төлөвлөө төсөөлцсөн байна. Тэгээд өшөө өөрийгөө тулгаад хичээгээд өгч чадах юм бол тэр олон том бодсон зүйлсээ эхнээс нь бодит болгох ийм боломжууд 3 дугаар сард бүрдэх болно гэж бол надад харагдаж байна. За тэгээ хайр дурлал дээр ч гэсэндээ 1-р бүлгийнхаа маань маш романтик болох хандлагатай. Ер нь бол хайр дурлал дээр, найз нөхдийнхөө харилцаанууд дээр тэ айгүй гоё өөртөө ихтэй болж хайртай хүндээ ойр дотны хүмүүстэй ингээд айгүй олон саналыг тавихаар харагдаж байна л да. Хөөе бөөнөрөө найзуудаараа ингэж та ийм юм хийл та гэл. Тэ айсвал хайртай хүндээ хүртэлтэй ингээд ерөөсөө за энэ хүн маань намайг яг юу гэж бодож мэдэрч байгаа бол надтай хамт байхыг хүсэж байгаа юм болов яаж байгаа юм бол энэ гэж юус тийм юм ингээд overthink хийж ургуулж бодохгүй тэ шууд би чамд хайртай сэтгэлтэй шүү. Чи надад маш чухал шүү те. Хоёлаа ингэж гоё хамтдаа цагийг өнгөрөө. Хоёлаа ийм юм хамтдаа хийж бүтээгээд маш өндөр санаачлагтай байхаар бол харагдаж байна. За гайхалтай сар 1-р бүлгийнхнийг маань бол хүлээж байгаа юм шиг надад харагдлаа. Энэ нь ажил карьер дээр ч гэсэндээ харагдаж байна. За одоо 3 дугаар сарын ажил төрөл рүү орж харъя л да. Тэгэнгүүт энэ хэсэгт болохоор надад бол ингэж харагдаж байна. 2-р сар 1-р бүлгийнхний маань хувьд нэг тийм блоктой өнгөрсөн юм шиг бууж ирээд байгаа харагдаж байгаа байхгүй юу. Ерөөсөө амар их олон бодоод төлөвлөсөн байсан ч гэсэндээ тэрийг хийж гүйцэлдүүлж чадаагүй, шин зүйл эхлүүлмээр байвч эхлүүлж чадахгүй байгаад исэн ч юм уу те. Нэг тийм айцтай бас байсан байна. За тэрийг ингээ хийчүүлэх яадаг бол тийм эрсдэл ажил дээрээ гаргахчвал юу болох вэ гэд ингээ өөрийгөө бариад исэн байгаа байхгүй юу. Аль эсвэл зарим хүмүүсийн хувьд бүр ингээд юу хийгээд байгаагаа жоохон ойлгохоо болцсон. Бараг тэрнээсээ болоод те ингээд ажил карьераа цаашаа үргэлжлүүлэх үү яах вэ энэ төр гэдэг дээрээ тулцсан байсан хүмүүсийн хувьд болвол яг л үргэс авж байгаа юм шиг энэ 3 дугаар сард бүх зүйлийн гаргалгаа танд маш тодорхой болж ирэх болно. Ялангуяа ажил карьер дээр ч ингэж хүзүр дээр бол гарч ирлээ. Тэгээ judgment дээшээ харж гарч ирж байгаа хэрэг юм гинт маш олон гоё санаанууд гарч ирнэ гэж бууж ирж байна л да. Энэ болохоор энэ 7-гийн аягтай бас холбоотой. Бараг ганц 2хан төрлийн том шин санаа энэ төр биш 6-7 төрлийн ийм том шин санаанууд та ингээл байж идэл гинт нэрээ би яг ажиллаа тэгэж хийж болох юм биш. Нэрээ ажиллаа урагшлуулах надад тийм боломж байгаа юм биш. Би ийм шин зүйл сэтэж хийж болох юм биш гэдэг ч юм уу те. Тэгэд ийм зүгээр нэг хоосон санаа биш. Үнэхээр ийм бодиттой маш гоё бизнесийн санаа, ажиллаа урагшлуулах тэ том төлөвлөгөө энэ төр бол 1-р бүлгийнханд маань орж ирж байгаа харагдаж байна. Гэхдээ ийм жоохон гинэт байж иж магадгүй. Одоо ингээд нэг за 7 хоног байлаа гэж бодъё. За нэгдүгээр өдөр нь ингээл амар сонин стресстэй юм шиг байж яснаа. Гинт ингээл 7 хоногийн дундуур 3 дахь өдөр ч юм уу танд ингээд маш их ирч хүч төрөөлтэй маш олон шинэ гоё санаа гарч ирээл
хамаг ингээд те айгу удаан хийх ёстой байсан ажлаа ганц 2 өдрийн дотор ингээд угсруулаа машиндаа дуусчдаг ч юм уу тэр ажил чинь тэгээ маш гоё гайхалтай өөс ивгүй төгс болох ч юм уу те ийм гинтийн үсрэлттэй ирч хүчүүд болвол маш их орж ирж байгаа харагдаж байна. За тэгээ ер нь л нэг юм өмнө нь ажил карьерийн хувьд гацаанд орсон байсан, зориггүй байсан, цаашаа ингээд те гоё юм төлөвлөөд ажиллаж чадахгүйсэн тэр байдлаасаа бол энэ 3 дугаар сард гараад 3 дугаар сар бол ажил карьер дээр 1-р бүлгийнхний маань хувьд битүү шин санаа байгаад байгаа харагдаж байна. За тэгээ ажил дээр бас яг яахаа мэдэхгүй ингээд нэг юм мухардалд орсон байсан бол тэр мухардлаасаа гарцыг олно гэж бол бууж ирлээ. За тэгээд Emperor болон хатны сава, эзэн хаан болон хатны сава хоорондоо маш ялгаатай боловч хоорондоо бас заримдаа л маш адилхан энергэлтэй. 3 дугаар сард бол ажил карьер дээр таны нэр хүнд өснө гэж хүзэр дээр бол гарч ирж байна. Хүмүүсээс таныг гэх хүндлэл айгүй их ирж байна л да. Ингээд хүмүүс таныг биширдэг, шүтдэг, тэгсэн хэрнээ танаас бас имээдэг, таны үгийг маш анхааралтай сонсож дуулдаг ийм байхаар бол харагдаж байна. Тэгээ яагаад вэ тэгэхээр 3 дугаар сард та ажил карьер дээр өөрийгөө ямар хүчтэй байгаа вэ гэдгийг мэдэрнэ. Ер нь ингээл өнгөрсөн жилүүдэд, өнгөрсөн саруудад те ямар их зүйлийг давсан, туулсан. Тэгээ та яг хамгийн гол нь өөрөө маш их хичээснийхаа үндсэн дээр ингээд яг юм одоогийн өндөрлөгт хүржээ гэдгийг ингээд өөрөө ойлгоод хүлээн зөвшөөрнө гэж болвол гарч ирж байна. За тэгээ ажил карьер дээр ер нь мэдгүй, чадахгүй зүйл байхгүй. Бүх зүйл бол маш тогтвортой байгаад байгаа харагдаж байна. Гэхдээ энэ болохоор таны жоохон цаана байгаад байгаа энергичэн байхгүй. Цаанаа та өөрөө ингээд ажил карьер дээр маш бодлоготой, нухацтай, тэ дисциплинтэй буюу одоо тууштай байгаад байгаа хүзэр дээр бол гарч ирж байна. Бас хатууч болвол цаана байна. Тэгэхдээ наана болохоор та маш юм амбицтай бол байж чадаж байгаа харагдаж байна. Ер нь л ингээ гоё ааштай, завгүй те амбицтай. Ерөөсөө л би энийг чи хийчи, энийг чи амжуулч, тэрийгээ гүйцэтгээд дуусгачлаа. Одоо энийгээ хийчлээ. За дараагийн хийх юм яг юу байна гэл ингээд маш inspiring гэх юм уу? За камер хөдлөөд энэ уучлаарай маань нэг муур яагаад ч юм ширээн дээр бас гарч ирж байна. Ингээ хүмүүсийг та маш ирчимжүүлж байгаа харагдаж байна. Ганцаараа өөрөө хүчтэй, өөрөө идэвхтэй байгаад байгаа ш. Хүмүүс танаас ингээд inspiration буюу те одоо юу гэмээр урам зориг, хүсэл тэмүүллийг танаас болж бас яг ингээд олж авч байгаа харагдаж байгаа байхгүй юу? Тийм учраас ер нь бол энэ 3 дугаар сард та бодсон бүх зүйлээ маш амжилттайгаар эцсийг нь үзэж гүйцэтгэж амжилттай дуусгаж чадна гэж бол хүзэр дээр гарч ирж байна. Одоо ялангуяа 3 дугаар сард таныг амар том ажлын шалгалт ч юм уу те том тайлан тооцоо оюутан сурагчдыг гэх юм бол том шалгалт ч юм уу тэмцээн уралдаан ч юм уу хүлээж байгаа болвол тэрэн дээрээ та өөрийнхөө өөртөө ихтгэлтэй байдал, өөрийнхөө гал цог, өөрийнхөө амбицтэй нэг л нэг юм эерэг айгуу гоё хандлага байгаад байгаа байхгүй 1-р бүлгийнхэнд маань тэрүүгээрээ одоо тэдгээр том юм хатуу чангатай ярваасан одоо ингээ хүмүүсээр дүүрэн ч юм уу таны том сорилтоод байгаа. Тэрийг бол маш амжилттай давж гарч байгаа харагдаж байна. Гэхдээ энэ болгоныг та бүхэн яг маш удаан өөртөө хуримтлуулсан туршлага те алдаа оноон дээрээ суурилж бий болгож байгаа шүү гэдгийг хүзэр бол бас анхааруулж байна. Сануулж юм. Таныг магтж гэн гэсэн үг. За тэгээд энэ хэсэгт болохоор нь штэ те би яг энэ уншлагыг хийхээс өмнө яг энэ ерөнхий картуудаа гаргаж ирэхээ мартаад холцсон байснаа хурааж аваад дахиад хулсан хгүй. Тэгэхэд өөр картууд гарч ирж байгаа ч гэсэндээ утга санаа нь бол яг л адилхан байгаа да. Энэ 3 дугаар сард танд асуудал байхгүй, эргэн тойронд ч байгаа хүмүүст гэхдээ айгүйх асуудал байна. За гэрийнхэн чинь найз нөхөд чинь хамтарч ажиллаж байгаа хүмүүс чинь магадгүй таны хайртай хүн хос чинь ч юм уу те таны бас яг ингээд чухал гэж өөртөө нандинаж хайрлж явдаг, хүндэлж явдаг танд хамаатай хүмүүс чинь ингээд бүтлгүүтэй байгаа харагдаж байгаа хгүй. Муухай ч гэсэн яг тэгжил бууж ирж байна. Яг та болохоор ингээд зүгээр өөрөө бүр ингээд гэрэлтэл гялтганаал бүр ингээд айгу мундаг байгаа тахад эргэн тойронд ч байгаа хүмүүс бүр ингээд ерөөсө баруун солгоогүй фейлдэл бүтлгүүтэй байгаа энерги бол гарч ирж байна. Тэгэнгүүт зарим нь танаас тусламж гуйн, зарим нь танаас тусламж гуйхгүй байсан ч гэсэндээ ингээд татан те бас танд чухал байдаг хүмүүс чинь ингээд хэцүү зовоод байгааг харах танд муухай байгаад байгаа учраас өөрийнхөө ажил төрлийг зохицуулангаа бусдын өмнөөс бас үүрэг хариуцлага айгу хүлээж байгаа харагдаж байна.
Одоо жишээ авах юм бол хамтарч ажилладаг хүн чинь те та айгүй мундаг байгаа л хахад нөгөө хүн ч юусаа ажиллаа хийж чадахгүй яагаад ч юм ингээл хийж байгаа юмнууд нь бүтлгүүтэл өөрөөсөө тэрэндээ айгүй гутраал танд тэрийг яриад ч юм уу те эсвэл ярихгүй байсан ч гэсэндээ та 100 сая онгороо тэрийг мэдрээд за энэ хүнд ер нь туслая да ажил дээр ер нь жоохон туршлагагүйтай байх шиг байна аль эсвэл юунд болохгүй байгаа юм те юу ч чадахгүй байгаа би нэг хараад засаад зааварлаад өгье гэд та илүү цагаар энэ хүнтэй хамтарч ажилладаг ч юм уу иймэрхүү юмнууд гарч ирээд байгаа бууж ирж байгаа байхгүй юу тийм учраас та жоохон юм төлөвлөөгүй завгүй байдлуудтай ажил карьер дээрээ бас нүүр тулна гэж гарч ирж байна. Аль эсвэл ажил төрөлч айгүй их та ажил дээрээ бүрэн дүүрэн фокуслжул айгүй мундаг байх гээд хахад эргэн тойронд ч байгаа хүмүүс, чухал хүмүүс чинь шүү гэхдээ яг ингээд жоохон бүтлгүүтэд тий асуудлуудтай тулгараад танаас ямар нэг байдлаар одоо мөнгө санхүүгийн ч юм уу цаг хугацааны ч юм уу нэг юм тусламж энэ төр гуйж байгаа харагдаж байна. Та болохоор үгүй гэхгүй үнэхээр бас тусалж байгаа бол хүзүүр дээр гарч ирлээ. Ингэснээр ер нь бол та бусдын ийм хүнд нөхцөл байдлыг илааршуулад ангаагаад байгаа. Хүнд нөхцөл байдлаас бусдыг аварж байгаа ийм туслагч болж байгаа сар бол харагдаж байна. За энэ нь болохоор ерөөсөө за би өөр нэг ингэж ижиж магадгүй мэн өөрийгөө бодно шүү. Өөр дээрээ анхаарал хандуулна шүү гэж бас нэг хэрэггүй гинэ. Яагаад вэ гэхээр энэ 3 дугаар сард та хамтран ажиллагчид, найз нөхөд, гэр бүлийнхэндээ өөрийнхөө карьерийн хажуугаар тусалснараа маш том буян хурааж байгаа харагдаж байна. Ер нь бусдад сайхан сэтгэлээр тусалсны чи хариу хэд дахин нугларч ирэхээр бол бууж ирлээ. Таны ажил төрөл бол ингээд өөрөө маш сайн байна. Нарны үзэр гарч ирж байна гэхээр та өөрөө 3 дугаар сард ажил карьер дээрээ маш өөдрөг байх олон дээрээс нь гарч ирэх олон боломжуудыг алдахгүй атгаж бодит зүйл болгож байгаа харагдаж байна. Гэхдээ ингээд бусдад хэцүү нөхцөл байдалд орсон байгаа хүмүүст та тусалснаар таны ингээд дотоод хүүхэд чинь бас айгүй баярлаад сэтгэл чинь ингээд улмал өргөгдөөд улмал ингээд нэг тийм гоё болоод те би хүнд тусалчлаа хэцүү юмнаас нь гаргаад авчлаа гэд сэтгэл санаа чинь улмал гоё болоод тэр хэрээрээ таны ажил төрөл амжилттай үс бүтэмжтэй байхаар харагдаж байна. Тэгээ бүр ингээд дайсандаа хүртэл туслаад байгаа харагдаж байгаа байхгүй юу? Маш цөөн хүмүүсийн хувьд ингээ ууг нь бол ажил карьер дээр дандаа тантай өрсөлддөг те. Тэр хүн сайн байх үедээ бол таныг нэг их дэмжиж туслаад танд анхаарал хандуулад исэн юм байхгүй. Ер нь л ингээд өөрөө сайн байх юм бол таныг нэг дорд үзгээд байдаг ч юм уу аль эсвэл өөрөө бардамнаж ихэрх гээд байдаг ч юм уу тиймэрхүү хүн байсан хүмүүс чинь энэ 3 дугаар сард яг үнэндээ хүнд нөхцөл байдалд ороод амар хэцүү байж хахад та тэр хүмүүст бас тусалж байгаа харагдаж байна. Ингэснээр та ингээд нэг тийм killing with kindness гэдэг штеп ингээд танд муу хандж байгаа бүхэн рүү та ингээд муу хандахын оронд эсэргээрээ та сайн хүн байх юм бол жинхэнэ ялагч одоо болж ийн гэсэн үг л байгаа даахгүй. Ийм энерги гарч ирлээ. За тэгээ 3 дугаар сар маань өөрөө угаас их онцгой сар цэргийн баяр ухтчихийдэг. Мартин 8 ингээл тэмдэглэлт өдрүүд ихтэй. За тэгээд ер нь бол энэ хэсгийг жоохон хар үгээр хэлэх юм бол ажил карьер дээр баярт өдрүүд бол айгүй ихсэж байгаа харагдаж байна. Тэгээд та ч өөрөө ажил төрөл дээр маш их мундаг байгаад байгаа учраас магадгүй бүр таны ингээд гавьяа зүтгэлийг үнэлээл хүмүүс ингээд шоу зохиогоол, парти зохиогоол те та ч гэсэндээ өөрөө тэр дунд нь хөөрцөглөж ороод цагийг бол маш гоё өнгөрөөж байна л та. Тэгтээ тэрний дараагаас ялангуяа 3 дугаар сард алкоголыг ер нь жоохон бага хэрэглээрэй гэж зөвлөж байна. Яагаад гэвэл нэгдүгээр бүлгийнхэнд маань ер нь алкогол гэдэг зүйл ерөө сайн нөлөө үзүүлдэггүй байх магадлалтай. Яагаад вэ гэхээр ингээд тухайн үедээ айгүй гоё байгаа ч гэсэндээ дараа нь одоо маргаашийн шаарталт ч юм уу тиймэрхүү зүйл одоо насанд хүрэгчдийн хувьд маань айгүй хүн дээр нөлөөлдөг байж болно. Тэгэл яг ингээд нэг орой гарсны дараа 2 өдөр баг ингээд биемээ өвдөө шартаал тэгээ тэрнээс болоод 2 өдөрт хийж болох байсан гоё зүйлсээ ингээд алтчдаг. Энерги ер нь бол айгүй хурдан гадагшлаад буцаж нөхөгдөх гэж нэлээд уддаг юм шиг байна. Ингээд жоохон ядрах гад ээж магадгүй. Тэрнээс сэрэмжлээрэй гэж болвол хүзэр зөвлөж байна. За тэгээд үндсэн утгаар нь тайлбарлах юм бол нэгдүгээр бүлгийнхний маань хувьд 3 дугаар сар маш амжилттай байх нэ. Ер нь бол хийж эхлүүлж байгаа, бүтээж байгаа зүйлс чи үр өгөөж айгүй гоё өгж эхлэх болно. Хүмүүс таныг яалтчгүй ингээд бишрээд магтаад те өөрийг чи ингээд айгүй тийм олон шоу, ивент, уулзалтуудад уриал ингээд маш олон гоё хүмүүстэй цагийг өнгөрөөж байгаа хүзүр дээр бол гарч ирлээ.
За тэгээд гэхдээ энэ нь бас яг таны үнэхээр хүсэж байгаа зүйл мөн үү биш үү гэдэг дээр жоохон анхаарлаа хандуулахад бол буруудахгүй байх. За тэгээд энэ 3 дугаар сард нэг онцгой байгаад байгаа зүйл гэх юм бол Magician дэшээ харж гарч ирж байна. Өөрөө өөр дээрээ ер нь бол нэлээд ажиллан шин зүйл, шин одоо потенциал, ур чадвар, хобби, сонирхол ч юм уу. Гэхдээ энэ чинь илүү ажил карьертай холбоотой. Ийм зүйлсийг бол бас сурч эхэлж байгаа харагдаж байна. Ер нь 3 дугаар сараас эхлээл өөрийгөө ер нь яг яаж ажиллавал айгүй үр бүтээлтэй ажилтیں۔ Та яг юунд дуртай юм те цаашид ер нь ажил карьер дээрээ мөнгө санхүүгийн ашиг орлого дээрээ яаж илүү амжилттай байх уу? Тим ноу хау, тим арга барилуудыг айгүй сурж байгаа харагдаж байна. Маш гоё сар байхаар бол бууж ирлээ. Тэгээд нэг их энэ дээр бол нэг нэмэлт хараад ахын байхгүй байгаа ч гэсэндээ надад маш сонирхолтой санагдаж байгаа зүйл гэх юм бол энэ 3 дугаар сараас эхлээд 1-р бүлгийнхэн маань ажил карьер дээр одоо дор хаяж нэг за ихтэй бүр юм 4 төрлийн маш том потенциал, ур чадвар, цаашид таны урт хугацааны карьер мөнгө санхуд хэрэгтэй байх юм гоё ур чадварыг өөрийн болгож эхэлж байна. Тэр зүйл чинь яг юу байх юм бэ? Тэгээ энийгээ яаж хөгжүүлэх вэ гэдгийг бүгдээрээ нэмэлтээр харцгаая. За ингээ уншлагын дараагийн хэсэг рүү оръё. За одоо бүгдээрээ 1-р бүлгийг сонгосон хүмүүсийн хайр дурлалын уншлагын хэсэг рүү оръё. За эхлээд хостой болон хин нэгэнтэй харилцаатай байгаа хүмүүсийн уншлага руу оръё. Тэгэж асуухад 3 дугаар сард бол хайр дурлалын харилцаа маш сонирхолтой өрнөж байгаа харагдаж байна. Та бодож байгаа хүнтэйгээ аль эсвэл хайртай хостойгоо өмнө нь байснаасаа илүү их цагийг өнгөрөөнө. Байнга ингээл те харилцаа холбоотой байгаал, байнга уцаар яриад, чатлал, гэхдээ тэрнээс илүү бие мах бодийн хувьд маш их хамт байгаад байгаа харагдаж байна. Гэхдээ зүгээр хамт байх биш, ерөнхийдөө маш их сонирхолтой зүйлсийг хамтдаа хийж цагийг их өнгөрөөж байна. Маш олон кино цогтаа үзэх, сонирхолтой тоглоомууд тоглох, бүр ийшээ тийшээ аялах ч юм уу те ийм сонирхолтой үйл ажиллагаануудыг хамтдаа маш их хийж гинэ гэж бууж ирлээ. Олон сонирхолтой болцоонуудад ч явахаар харагдаж байна. Тэгээд ингэснээр юу болж ийнэ гэхээр за маш удаан одоо юм хосууд байгаа хүмүүсийн маань хувьд ялангуяа бүр гэрэлцэн гэр бүл болцсон хосуудын маань хувьд гэх юм бол энэ айдас ер нь танд өнгөрсөнд байгаад исэн гэж гарч ирж байна л да. Ер нь ингээд за бит хоёр ингээд удаан хамт байчлаа. Тэгээ харилцаа ер нь нэгэн хэвийн болж ин доо. Бит хоёрын харилцаанд ийм сонирхолтой, адал явдалтай үйл явдлууд ингээд улмал багсаад байна да гэл айгүй санаа чин зовж исэн бол энэ 3 дугаар сард тэр айдсаа та яг одоо үлдэн хөөж байгаа, ардаа үлдээж байгаа болвол бууж ирж байна. Тэгээ энэ нь болохоор яг үнэндээ та хоёрын харилцаа өмнө нь юм сонин хөндий хүйтэн болцсон байсан гэсэн үг ерөөсөө биш. Та өөрөө ингэж бодоод ингэж шаналаад яваад идэг гэсэн байхгүй. Нөгөө хүндээ хостоо ерөөсөө хэлэхгүй. Чи бит хоёрт ингэж бит хоёрын харилцаа айгу нэгэн хэвийн болцсон юм шиг санагдаж байна уу? Анх байснаасаа ингэж жоохон хүрцэн ч юм шиг, тэ хамтдаа хийдэг байсан зүйлс багассан ч юм шиг. Зүгээр ингээ хамт амьдралын төлөө ингээл хоёр талд хичээгээд идэг болцсон юм шиг санагдаж байна уу энэ төр гээд ерөөсөө та ярилцдаг байгаагүй зүгээр дотроо бодоод ганцаараа ингээд тэр бодолтой ингээд үнэмшээд итгээд яваад идэг гэсэн бол энэ 3 дугаар сараас тэрийг болж байгаа харагдаж байна. Яагаад вэ гэхээр та хоёрын харилцаа өөрөө маш сонирхолтой, маш адал явдалтай болж урагшилж эхэлж байна л да. За тэгээд удаан хос байгаагүй хүмүүсийн маань хувьд болвол юу гэж гарч ирж гин үү гэхээр вэ штэ те та бүхэн маань өөрсдөө харилцаанаар амар яарад идэг байнга ингээд төрүүлж хайртай одоо бодож байгаа хүн руугаа те бичдэг үйлдэл хийдэг байнга төрүүлж уулзъя хамтдаа бай гэдэг саналыг та өөрөө тавьдаг. Яагаад вэ гэхээр ингээд хол байхаараа 1-р бүлгийнхэн маань өөрсдөө ингээд санаа зовоод идэг хүмүүс ах юм. Ингээд тусдаа байж явах үед энэ хүн чинь таныг бодохгүй яж авах үе, танаас хөндөрж авах юм, магадгүй ингээ өөр хүмүүстэй цагийг өнгөрөөж мөнгөрөөх нь гоё байх үе, тэ бүр хитрэх юм бол надтай ингээ хамт байхгүй үед өөр эмэгтэй, эрэгтэй хүнтэй харьцаж авах үе гэдэг ч юм уу. Тийм санаа зовнил байгаад исэн байна. Тэгээ энэ нь болохоор ерөөсөө бас айгүй сонирн бодит юм биш байгаад байгаа харагдаж байгаа хгүй. Ерөөсөө л ингээ та бүхний айдастай холбоотой, айдас хар сэр за цаашаа явах юм бол хатуу хэлэхэд өөртөө итгэлгүй байдалтай ч холбоотой байсан. Тэгэд энэ байдлаасаа бас айгүй гоё гарч байгаа харагдаж байна. Ийм хэрэггүй юмнууд бодхоо болж гинэ гэсэн үг. Ингэснээр харилцаан дээр та болохоор ерөөсөө үйлдэл хийх байхад нөгөө хүн чинь үйлдэл хийгээл хичээл зүтгэл энэ төр гаргаад байна гэсэн үг биш л тээ. Зүгээр та хайртай хүн рүүгээ өөрөө төрүүлж холбогдохдоо өөрөө сэтгэлээ нээхдээ өөрөө уулзах болзооны санал тавих үедээ те би нэг хийх ёстой. Тэгэхгүй бол бит хоёрын харилцаа хөрчин гэд ингээд нэг тийм үүрэг даалгавар биелүүлээд байгаа юм шиг
ингэж тэмцэлтгээ болж байгаа харагдаж байна. А тэгээд таны хайртай хүн чинь ч гэсэндээ тань руу маш их үйлдэлүүд хийж хичээл зүтгэл гаргаж байна. За тэгээд энэ 3 дугаар сард ер нь гэтээ 3 дугаар сараас арай ч эхэлдэггүй байлгүй дээ тий. Манай Монголын 3 дугаар сар бол бас л өвлөөсөө нэг ялгаагүй шүү дээ. Гэхдээ нэг тийм гоё мотоцикл энтер хамт унах ч юм уу, хамтдаа яг ингээд нэг тийм хол газар руу аяллаар явах ч юм уу тий. Бүр гадагшаанаа энтер явах байгаа албагүй л дээ. Гэхдээ л ер нь бол ийшээ тийшээ олон юм үзэж харж хамтдаа маш гоё сонирхолтой цагийг өнгөрөөж гин. Энийг таны хайртай хүн чинь бүр бодож байгаа хүн чинь өөрөө төрүүлж сэдэж байгаа харагдаж байна. Тэг хүзэр болохоор ингэж гаргаж ирээд байгаа байхгүй. Энэ 3 дугаар сард ер нь бол та энэ хосынхон бодож байгаа хүнтэйгээ те харилцаан дээрээ 100% итгэлтэй болж эхэлнэ. Яг таны бодож байгаа хүн чинь хайртай хүн чинь танд яг үнэхээр үнэн ч юм байна. Ингээд танаас уйдчихгүй, танаас болчихгүй, харилцаа холбоогоо тасалчихгүй гэж ингэж айжсэн ч юм уу те энэ бүх айдас чинь зөвхөн таны л толгой дотор болоод исэн, бодогдоод исэн зүйл юм байна. А гэтэл бодит байдал дээр таны бодож байгаа болон хайртай хүн чинь тантай маш холын ирээдүг хардаг. Энэ харилцаанд эргэж буцалтгүйгээр ингээ яваад орцсон танд үнэхээр 100% үнэн ч юм байна гэдгийг нэгдүгээр бүлгийнхэн маань ойлгох болно. Энэ хүн чинь хийсэндээ хүрдэг, таны төлөө үүрэг хариуцлага хүлээж байгаа гэдгийг та мэдэрнэ. Тэг ямар мундаг одоо ийм эр хүн юм бэ гэдгийг эмэгтэйчүүд маань бас яг хосоороо ойлгож байгаа бол харагдчихэв. Тэгээд та ч гэсэндээ ингэснээр ер нь бол өнгөрсөн рүү эргэж харахгүй, ямар нэгэн сөрөг бодол мэдрэмжүүдэд автахгүйгээр, харилцаан дээр огт санаа зовохгүйгээр хайртай хүнтэйгээ цаашид бол урт хугацааны ирээдүг харж эхлүүлж байна. Тэгээд вэ штэ 8-ын ийлт дээшээ харж гарч ирж байгаа гэхээр харилцаанд ер нь садаа болоод идэг зүйл гэх юм бол таны өөрийн чинь л ургуулсан бодолт гэх юм уу? Яг ингээд хол байх үедээ яг ингээд бие махбодын хувьд хамт байж чадахгүй үедээ болохоор та ингээд ерөөсөө нөгөө хүнээ л бодоод санаа зовоод юу хийж байгаа бол яаж байгаа бол надад үнэн ч байгаа бол надад хайртай бол хизээ залгах бол хизээ ирэх бол бичих бол гэл санаа зовоод байдаг байснаа энэ 3 дугаар сард бол болж байгаа харагдаж байна. За энэ санаа зовнил чинь 3 дугаар сард гинтэлтэй ой санамж чинь үгүй болцсон юм шиг байхгүй болчихгүй ийм мэдрэмжүүд байсан ч гэсэндээ таны бодож байгаа хүн чинь таны хайртай хүн чинь үнэхээр танд чин сэтгэлээсээ хайртай. Тантай л хамт байхыг хүсдэг. Цуг байхгүй үедээ танд хайртай хэвээрэл байдаг. Тантай хизээ уулзах вэ гэдгийг хүлээгээд бэлдээд байж идэг. Ингээд өөрт чинь үнэхээр цайлагнаар гинхнээр тэ ингээ үнэхээр хайртай байна гэдгийг та бол ойлгож байгаа харагдаж байна. Удаан хамт байж байгаа хосуудын хувьд гэх юм бол яг л анх энэ хүн чинь танд хайртай, дуртай, хайртай болж дурлж исэн шиг одоо ч гэсэндээ яг тэр мэдрэмж нь хിവэрэ байгаа. Аль эсвэл бүр ингээд шинээр өөрт чинь татагдаад, дурлаад, харилцаан дээр илүү хичээл зүтгэлүүд гаргаж эхэлж байгаа гэдгийг нэгдүгээр бүлгийнхэн маань мэдхээр харагдаж байна. За ерөнхий нэрэг дээр юм олон карт суулсан юм уу? Тэдрээгээ тайлбарлаах юм. За яагаад хөөцөлтүүд байна? За уучлаарай манай муурнууд бүр ширээгээр хөөцөлтүүд байна. Devil доошоо харж гарч ирж байна. Тэгэхээр ер нь бол харилцаан дээр яг бодож байгаа хүнтэйгээ та өнгөрсөнд жоохон токсик байгаад гэсэн бол. Тэгээ токсик байсан нь ерөөсөө л нэгдүгээр бүлгийнхний маань өөрсдийнх нь асуудал байгаад харагдаж байгаа байхгүй юу? Хайртай хүндээ итгэдэггүй, харддаг, таныг орхичихгүй, альсвал хуурчихгүй, таныг үл хүнддэхгүй гэсэн ийм айдсаасаа болвол салж байгаа гарч ирж байна. Тэгээд ер нь бол тэ яг энэ хоёр карт бол нэг л юмыг гаргаж ирж байгаа байхгүй. Яг л таны бодож байгаа сэтгэлтэй хүн чинь танаас уйдчвал яах вэ гэсэн айдсууд өнгөрсөнд айгүй их байгаад исэн байна л да. Тэгэх юм бол та яг яах юм, яаж асуудлыг шийдэх үү гэл ингээл юмыг маш олон талаас нь хараад бүхэл нөхцөл байдалд ялангуяа муу нөхцөл байдалд өөрийгөө бэлэн байлгачих гадсэн тэр байдлаа бол болно. Яг хав таны хайртай хүн чинь өөрөө юм жоохон хүүхэд шиг хүн байна л да. Хөдөлгөөнтэй гинтийн үйлдэлүүд хийдэг, олон найз нөхөдтэй жоохон гарч орох хандлагатай ч юм уу те. Тэгэнгүүт яг итгэхгүй байгаад байсан аахгүй. За ингээл нэг юмн дээр анхаарал нь бас удаан төвлөрдөг хүн биш те. Надаас ингэж байж байгаад уйдчвал яах вэ? Альсвал надаас илүү ингээд сонирхлыг нь татах те тийм нөхцөл байдал хүнтэй учирчих вэ гэж айжсэн бол ерөөсөө тийм байхгүй. Яг үнэндээ таны бодож байгаа хүн чинь яг ийм хааны зоос шиг хүн байгаа байхгүй юу? Маш ийм бат бөх тантай урт хугацааны ирээдүй харсан л болвол тэр ирээдүйдээ үнэнч байдаг. Ер нь бол өөртөө чинь маш холын ирээдүй хараад танд үнэнч байгаа. Ганцаараа байхдаа ер нь юу хийж идэм бол юу бодож идэм бол гэх юм бол тантай 1-2 жилийн дараа гэхэд харилцаагаа яаж гоё цэцэглүүлэх үү, урт хугацаанд таныг яаж гоё яд жаргалтай байлгах уу, тэдгээр зүйлс анхаарлаа хандуулж идэг хүн юм байна гэдгийг ойлгоно. За тэгээд ер нь бол харилцааны төлөө хит өөрийгөө хүчлэх, хит ингээ өөрийгөө барих, хичээх ч юм уу те
нөгөө хүндээ ингээд таалагдахын тулд нөгөө хүнээ өөртөө татахын тулд ингээд бүр өөрийнх нь дургүй юмыг хүртэл хийгээд идэг байсан ч юм уу. Ийм байдлаа нэгдүгээр бүлгийнхэн маань зогсооно. Аль эсвэл өөрийгөө ингээд те энэ хүнээсээ ингээ хаагаад байдаг. Та өөрөө болгоомжлоод байдаг. Тэр байдлаа бол бас болж байгаа харагдаж байна. За ганц бий байгаа хүмүүсийн маань хувьд гэх юм бол ер нь нэлээд удаан ганц бий байгаа хүмүүсийн маань хувьд нэгдүгээр бүлгийнхний дотор гэх юм бол нэлээд удаан ганцаараа байсан хүмүүс байгаад харагдаж байна. Ер нь баруун сүүлийн 1 жил ч юм уу ганц бий байгаад байгаа бол энэ 3 дугаар сард ганц бий байхаа болох боломж бол маш их байна. Угаасаа ингэ сэтгэл санаа чинь бэлэн болоод ирнэ гэж гарч ирж байна л да. Ингээд шинэ хүнтэй харьцахтаа ч тэр те за энэ хүнтэй би цаашид ирээдүйтэй үгүй юу гэж нэг их бодохгүй, энэ хүний сайн тал нь юу вэ, сул тал нь юу вэ гэл хит ингээд нэг юм харилцаанд дүн шинжилгээ энэ төр хийгээд байхгүй. Гэт нэг бүхэл зүйлийг ингээд нэг юм naturally те за болох юм болдгоороо болог гэд нэг л нэг тийм гоё шинэ хайр дурлалын харилцаанд урагшлахад бэлэн болж ирж байгаа харагдаж байна. За тэгээд ер нь олвол нь штэ те нэгдүгээр бүлгийн сонгож байгаа ганц бий хүмүүсийн маань хувьд ийм хайр сэтгэл дээр өөрөө өөрсдийгөө блоклоод идэг, өөрөө өөрсдөө гоё шинэ хайр дурлалтай уулзрахад саад хийгээд идэг тийм сөрөг бодлууд ерөнхийд ингээд шинэ танилцж байгаа хүний эсрэг хүснэ те ингээд хитрхийн анализ хийж үздэг ч юм уу иймэрхүү байдлууд чинь гинт талаас байх болж байгаа харагдаж байна. Ингээд нэг тийм шинэ хайр дурлалд угаасаа 3 дугаар сард нэгдүгээр бүлгийнхэн маань бэлэн болж байна. За ингэснээр таны амьдралд ямар хүн орж ирж ийн вэ гэхээр за орд нь гэх юм бол маш хүчтэй хонь мэлхий хилэнцгийн орд байх боломжтой. Дээрээс нь матрын орд байх боломжтой. За хонь хилэнц мэлхий жахуу өрхий за матар гээд ер нь бол нэлээд юм хүчрхэг маскулин эрэгтэйлэг энергитэй ийм хүн болвол эмэгтэйчүүдийн маань хувьд таны амьдралд орж ирж байна гэж гарч ирж байна. Тэгээ энэ харилцаанд болвол цаашид урт хугацаанд үргэлжлэх потенциал байгаа. Та энэ хүнтэйгээ ер нь баг машин зам дээр ч юм уу те бөөнөрөө машин бариад ингээ явж идэг та замын хөдөлгөөнд оролцож явах үедээ ч юм уу аль эсвэл ямар нэг байдлаар нэг юм парти, лаунж, кафе юм уух зүйлтэй холбоотой газар ч юм уу таарж танилцах магадлалтай гэж болвол бууж ирж байна. За энэ хүн чинь болвол хэрвээ та энэ харилцаандаа нээлттэй хандаж чадах юм бол өнгөрсөндөг хайр дурлалын харилцаанд ирэх айдас, сөрөг дадал зуршлууд те сөрөг одоо үзэж туулсан за бараг зарим хүмүүсийн хувьд жоохон травматсан ч юм уу тийм мэдрэмжүүдээ ерөөсөө чирж барьж орж ирэхгүй болвол энэ харилцаа чинь маш гоё урт хугацааны хайр сэтгэлийн харилцаа болж чадна гэж гарч ирж байна. Таны энэ бодож байгаа хүн чинь ер нь бол эхнээсээ тань руу аягүй зоригтой үйлдэлүүд хийн гэж гарч ирж байна л да. Ямар нэг байдлаар танд юм тусламж үзүүлэх ч юм уу, жижигхэн бэлгэсэлт өгөх ч юм уу, нэг юм амар том юм биш заяа. Гэхдээ ингээд айгүй жижигхэн хэрнээ таны сэтгэлийг хөдөлгөх айгүй гоё үн цэнтэй зүйлийг танд ингээд бэлэг болгоод тусламж болгоод өгч юм л да. Тэрийг нь та хит их юм бодож эргэлзэлгүйгээр хүлээж авах юм бол энэ харилцаа урагшилнаа гэж болвол бууж ирлээ. Тийм ер нь бол та итгэж чадах юм бол та хит болгоомжилж хандахгүй болвол за энэ харилцаач юу н ирээдүггүй дээ. За энэ хүн ч юу миний зөв хүн биш байх та гэл юм сөрөг юмнууд бодоод сөрөг юм манифест хийчихгүй болвол ер нь бол цаашид таны найз залуу болох нөхөр болох гэх юм да маш урт хугацаанд танд гоё доктортой харилцааг өгч чадах green flag ерөөсөө ямар ч тийм өөсөв нээх их байхгүй муугасаа илүү сайн зан чанарууд сайн хандлага нь аягүй их тулцсан ийм хүн болвол таны амьдралд орж ирж байгаа харагдаж байна. За тэгээд нь штэ энэ хэсэг дээр нэмэлтийг би юу харах вэ гэхээр угаасаа шинэ харилцаа ганц бий хүмүүсийн маань хувьд орж ирж байна. Хостой байгаа хүмүүсийн маань харилцаа сайжирч байна. Тийм учраас одоо ингээ харилцаа өрн сайжраад нэлээд гоё болж ирж байгаа штэ 3 дугаар сард. За энийг ер нь цаашид урт хугацаанд ингээд улам цэцгэлүүлж улам хайртай хүнтэйгээ альсгүй шинэ одоо энэ гарч ирэх хүнтэйгээ харилцаагаа улам гүнзгийрүүлэхийн тулд аз жаргалтай байхын тулд таны зүгээс ер нь юуг анхаарах хэрэгтэй вэ? Та юу хийх хэрэгтэй вэ гэдгийг нэгдүгээр бүлгийнхандаа би харж өгье. За ингээд сүүлийнхаа хэсэг рүү оръё. За одоо бүгдээрээ нэгдүгээр бүлгийг сонгосон хүмүүсийнхэн 3 дугаар сарын хувь хүн ер нь spiritual байдал энэ төр ямар байх уу гэдгийг харъя. Тэгэж асуухад болохоор энэ хараа хатны ээлт баруун тишээ харцсан. Баруун талд нь болохоор 6-гийн ээлт доошоо 6-гийн зоос доошоо байгаа харагдаж байгаа байхгүй юу? Би болохоор хүзрийн тавилтуудыг одоо энэ нь энийгээ тайлбарлаж ингэж уншдаг байхгүй юу? Гэтэл энэ болохоор ялтчгүй юм. Дигналтах шээ шууд ингэ шулуу хажуу тишээ
уншигдаж гарч ирж байна. Гэтэ нэг interpretation авахгүй да зөвхөн нэг тайлна гэсэн үг. За юу гэсэн үг вэ гэхээр маш гоё нэрэг байна. Нэгдүгээр бүлгийнхэн маань энэ 3 дугаар сард ер нь бол маш logical өөрийнхөө талаар бодох болно. Яг юм логик ухаанаар тий. Логикгүй бид нэр өөрсдийнхөө талаар бусдын талаар бодох үе байдаг шүү дээ. Тэр үед гомдол төрнө, атаархал төрнө, уур зэвүү хүрнэ тий. Тэгэхгүй яг ингээ бодтойгоор бодож байгаа байхгүй юу? За би өөрөө ингээ болдгоо дээ. За тэр хүмүүс өөрсдөө бас ингээ болдгоо дээ. За нэг юм нөхцөл байдал үр дүн гарсан дээ. Танаас юу шалтгаалсан? Бусад хүчин зүйлсээс юу шалтгаалсан? Таны зөв нь юу байна? Таны буруу нь юу байна? Тэрийг өстой яг ингээ шудрах шүүлтээр оруулж байгаа харагдаж байна да. Тэгээ сэтгэл хөдлөл энэ дээр бол ерөөсөө оролцохгүй. Тийм учраас ингээл баг нэг тийм зохиолын шүүмж уншиж байгаа юм шиг. Өөрөө аль эсвэл та нэг жүжиг үзчихэд за тэр жүжиг нь таны амьдрал заяа өнгөрсөнд туулж ирсэн амьдрал чаа. Тэр жүжигийг үзээд бүх талаас нь харж шүүгээд ингээ шүүмж бичиж байгаа юм шиг тийм байдалтай бол байхаар харагдаж байна. За тэгээд ингээд 6-гийн илд доошо харж гарч ирж ийн гэхээр яг өөрийнхөө юм орхиж чаддгүй сөрөг дадал зуршил, сөрөг бодлууд, сөрөг харилцаатай байсан хүмүүс одоо таны амьдралд байхгүй байж иж болох ч гэсэндээ өнгөрсөнд байсан ийм зүйлстэйгээ та ингээд дахиад бодолтой нүүр тулах болно. Тэгээд за өнгөрсөнд би яг өөрийнхөө сөрөг зан чанар, дадал зуршил, сөрөг тойрон хүрээлж буй хүмүүс тэдрээсээ хэнийг нь юуг нь орхиж чадсан байна. Юуг нь чадаагүй байна. За чадаагүй юмнууд бас байгаа. Тэрийг би цаашид яг яаж орхих вэ? Яаж засах вэ гэдэг дээр өөртөө маш гоё дүн шинжилгээ хийж байгаа бол харагдаж байна л та. Ийм энергийн цэвэрлэгээ ингээд бодол санаагаараа хийж байгаа юм шиг бол бууж ирж байна. Ялангуяа нэгдүгээр бүлгийг сонгож байгаа хүмүүс донд маань journaling хийдэг хүмүүс байгаа. Өдрийн тэмдэглэл маягийн зүйл хөтэлдэг тий. Гэтэ journaling чинь яг өдрийн тэмдэглэл биш тий. Ингээд төлөвлөгөө энэ төр гаргаад яг тийм тэмдэгтэй юм бичдэг хүмүүсийн маань хувьд гэх юм бол маш үр дүнтэй арга байна. Яг энийгээ ингээд цаашаа хийгээд яваарэ гэж бол зөвлөмөр байна. Тэгээд ингэснээр ер нь бол энэ 3 дугаар сард биш өнгөрсөн 1 2 ялангуяа өнгөрсөн 2 дугаар сард ч юм уу ингээл янз бүрийн бодоол сэтгэл санаагаар унаал аль эсвэл нэг юм бодоол гэдэг гэхдээ гарц гаргалгаа олж чадахгүй ингээд сөрөг мэдрэмжид автаал те. Тэгээ яагаад сөрөг юмнууд мэдрээд байгаа, яагаад имзэглээд ямарууд шаналаад байгаа юм те. Тэрнийхээ ингээ учир занглыг юусоо олж чадахгүй тэгж байгаа заа гэл унтаал те. Нэг тийм хүнд мэдрэмжтэй яваад исэн болвол яг ямар хүнд мэдрэмжүүд өнгөрсөнд танд байгаад исэн бэ? Тэр чинь ер нь ингээд үеэс үед ер нь яг яагаад гарч ирээд идэв? Юутай холбоотой юм гэдгийг та маш гоё эмх цэгцтэйгээр бодож өөрийнхөө ойлгохгүй байгаа зүйлсийг ойлгож мэдэж авах болно гэж бол гарч ирлээ. За тэгээд ажил карьер дээр гарч ирсэнчлэн те ингээд нэг юм маш олон гоё сонголтуудыг гаргаж ирж байна. Ер нь л босон болоогүй сөрөг юмнуудыг бодоол, алдсан боломжуудаа бодоол, өнгөрсөнд гаргасан алдаануудынхаа араас харамсаал. Одоо амьдрал ийм байгаад би ууралж гин, бухимдж гин, харамсаж гин гэл нэг юм victim mentality гэж хүнд байдаг шүү дээ. Ер нь ховрогчийн сэтгэл зүй гэх юм хүн болгонд байгаа тэр. Яг нэг тийм сэтгэл зүйтэй байгаад байсныхаа шалтгаан нь яг юу байсан бэ гэдгийг айгүй гоё олоод тэрийг засснаар бүр ингээд илүү гоё шин сонирхолтой аз жаргалтай өөдрөг боломжоор дүүрэн тийм сонголтуудыг та өөртөө бий болгож өгч байгаа харагдаж байна. Тэгэхээр сөрөг байсан ийм муу сонголтууд чинь дандаа юм эерэг сонголтуудаар энэ 3 дугаар сард шинчлэгдэж солигдох болно гэж гарч ирлээ. За тэгээд 6-гийн зоос энэ дээр доошо харж гарч ирж байгаа гэхээр яг өөрийн ч байна бас бусдын ч байна л да. Гэхдээ энэ 6-гийн зоосон дээр бол одоо юу гэмээр ийм мөнгө санхүүтэй холбоотой, practical үйл ажиллагаа тусламж дэмжлэгтэй холбоотой ийм зүйлс дээр бас айгүй нэгдүгээр бүлгийнхэн маань ажиллаж байна. Энэ юутай холбоотой вэ гэхэд тэгэхээр та дандаа тусалдаг, гэхдээ танд тусалдаггүй найз нөхөд гэж бол байгаа. Хүмүүст бол ийм юм байдаг. Та ингээл тэр хүний жишээ шүү заяа. Нэг найзынхаа төлөө ингээл ер нь бол бүх асуудлуудыг сонсдог, та хэцүү үед нь явж очиж уулздаг. Ямар нэг байдлаар эд материалын зүйлээр тусламж хэрэгтэй байгаа үед нь та тэр хүнийг дэмждэг. Гэтэл та яг нэг тийм эвгүй нөхцөл байдалд ороход эргээгээ таны дэрэгд байдаггүй. Яг ингээд шоудах болохоор одоо ингээл гарч орж наргиж цэнгэх болохоор л таныг сандаг, залгадаг, дууддаг, өөрсдөө хүнд нөхцөл байдалд орохоор л тань руу холбогддог. Гэтэл бусад үед юусоо ингээд чив чимээгүй байдаг.
Яг ийм хүмүүсийг та өөрийнхөө амьдралд байлгах хэрэгтэй үгүй юу? Үгүй юм байна гэдэг дээрээ шийдвэр гаргана. За тэгээд дээрэс нь гэх юм бол хэрэггүй зүйл айгүй их авдаг байж иж магадгүй юм. Нэгдүгээр бүлгийнхэн маань өөрсдөө жоохон юм хэрэгтэй хэрэггүй зүйл хөөрхөн харагдаад ч юм уу авчдаг, ашиглахгүй байж иж ингээд шунал хөдлөөд хит их шопинг энэ төр хийждэг ч юм уу. Тэг хэрэггүй зүйлд мөнгө зарлагддаг тийм сул тал танд байгаа бол тэрийг бас засахаар бол харагдаж юм. За тэгээд хүмүүст бас ингээд мөнгө төгрөг зээлүүлээд авч чаддгүй тэрнээсээ болоод хохирсон ч юм уу тийм асуудал нэгдүгээр бүлгийнхэн дотор маань байгаа бол цаашид юу н ингээд би боломжгүй үгүй гэж хэлэх ч юм уу те би чадахгүй гэж хэлэх тэр бүрэн эрхэн танд байгаа штэ. Гэтэл та айгүй сайн хүн болохоор ингээд эмзэглэж чаддгүй байсан бол одоо цаашид өөрийнхөө төлөө энэ тал дээр зогсож болвол сурж байгаа харагдаж байна. Энэ дээр бол гэхдээ нэлээд идэвхтэй ажиллаж байна л да. За би өөрөө тэмцэх ёстой байна. Яг юм тэмцэх ёстой зүйлсээ болвол айгүй сайн ухамсарлаж энэ дээрээ яг хөдөлж ажиллаж эхэлж байгаа бол бууж ирж байна. Тэгээ шүн орой олонгууд хит их хэрэггүй одоо юм амттан идэх гээд тэрнээсээ болоод арьс ч муухай болдог, нүрэн дээр ч юм гардаг ч юм уу тийм тал байгаа бол тэрийг засаж гин. Ингээд залхуураад тий ажлыг яг нөгөө нэг ингээд дедлайн гэж байдаг шүү дээ. Өгөх эцсийн хугацаа, шалгалтанд бэлдэх эцсийн хугацаа энтрийг нь тулгарч иж юм хийдэг бол тэр зан чанартайгаа тэмцэж гин. Эртнээс юмнуудаа төлөвлөж тий ингээд доктортойгоор төлөвлөгөөтэйгээр ажиллаа хичээл сургуулаа амжуулдаг болж эхэлж гин. Танд яг хортой байдаг хүмүүс яг үнэндээ далдуураа таныг ашиглах гэдэг нүүрэн дээр найзаа хамтрагчаа гэр бүл минь хайртай хүмүүс гिचээд яг үнэндээ цаанаа таныг ашиглах гэдэг хүмүүсийн өөдөөс үгүй би чамд тусалж чадахгүй гэж хэлж болов сурж байгаа харагдаж байна. Тэгээд энийг нь болохоор бүр нарийн задлаад үзэх юм бол яг нэг дадал зуршлаас нэг тойрон хүрээлж байгаа хүмүүсээс нөхцөл байдлаас болоод та амар хүнд нөхцөл байдалд гэхдээ өмнө нь орж исэн байгаа байхгүй юу? Хүнд мөнгө зээлүүлснээсээ болоод өөрөө мөнгө шаардлагатай үед мөнгө авч чадахгүй санхүүгийн хохиролд өртдөг. Шүн унтаж чадахгүй ингээл уцаа скролдол юм үзээлээдэг. Тэрнээсээ болоод та маргааш амар ядарсан, ажлын амьдралыг идэвхгүй болцсон байдаг. Тэр дадал зуршлаасаа салах гэж хичээж ийн гэсэн үг. За тэгээд ер нь бол тухайн үедээ бодохгүйгээр амар их мөнгө төгрөг зарлагдчихдаг. Дараа нь тэр нь эргээгээ таныг боодог. Тим зан чанар бол тэрнтэйгээ айгуу гоё тэмцэж болвол нэгдүгээр бүлгийнхэн маань чадж байгаа харагдаж байна. Тэгээд 3 дугаар сард ер нь зөвхөн танд аз жаргал авчирдаг. Яг өөртөө хэрэгтэй тийм шин сонголтуудыг бий болгоод тэр сонголтуудаасаа бас ингээд гоё сонгож байна. За одоо юу гэж хэлмээр юм бэ те? Ингээ үнэхээр танд гоё мэдрэмж төрүүлдэг. Гоё зөвлөгөө өгдөг, харилцан бие биендээ хэрэгтэй, тусдаа дэмтэй байж чаддаг найз нөхөдтэйгөө та илүү ойрхон байж эхэлж байна. Эрүүл амьдралын хэв маяг, хэвшлүүдийг та өөрийн болгож эхэлж байна. Шөнө 2 цагт унтахын оронд яаж ийж агаад те 10 цагт унтдаг байхыг сонгож байна. Хэд их шарсан уурсан хоол идэх биш, илүү жигэнсэн эрүүл хоолнуудыг идэхийг сонгож байна. Өөртөө юм хэрэгтэй зөв сонголтуудыг нэгдүгээр бүлгийнхэн маань 3 дугаар сард хийж сурах болно гэж гарч ирлээ. Тэгээ ер нь бол яг таны доктортой байдал, таны саруул ухаан тэгээ хамгийн гол нь таны мөнгө төгрөг цаг хугацаанд айгүй юм садаа учруулдаг байсан дадал зуршил тойрон хүрээлэгчдээсээ та салаад нэг тийм шин юмнуудтай танилцаж ажиллаж эхэлж байна. Шин гоё найз нөхдөдөө илүү дотн цагийг өнгөрөөж шин дадал зуршлаа, шин гоё эрүүл дадал зуршлаа илүү одоо ингээд таньж мэдэж өөрийн болгож гин те нэг юм шин гоё хамтралууд болвол харагдлаа. Гэхдээ энэ нь илүү юм өөртөө хэрэгтэй зүйлсээ шинээр одоо ингэж таних мэдэж тэр хүнтэйгээ айсвал тэр зүйлстэй найзалж нөхөрлөж эхэлж байгаа бууж ирлээ. За ингээд уншлаганд дуслаа. Баярлалаа. За одоо бүгдээрээ 2 дугаар бүлгийг сонгосон хүмүүсийнхээ уншлагыг эхлүүлье. 2 дугаар бүлгийг сонгосон хүмүүс маань нэг юм цэнхэр өнгийн цэцэгтэй картыг сонгосон байх учиртай. За 2 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүсийн ажил карьер 3 дугаар сард 2026 оны 3 дугаар сард ямар байхыг үзэхээс өмнө 3 дугаар сар ерөнхийдөө ямар байх вэ гэдгийг харж 2 карт суулсан. Тэгэж асуухад цамхагийн хүзөр 2-ын илт 2 дээшээ харж гарч ирсэн. За ер нь бол маш сонирхолтой 2 карт нэгнээ дэмжиж гарч ирсэн байна л да. Тэгээд бас мууртай картууд байгаа нэг сонио. Би энийг бол нэг их ерөнхийдөө бол ашиглаагүй утсан. За ингэж асуухад болохоор 2 дугаар бүлгийнхэн маань өөрсдөө ингээд
Тэгээ ажил, карьер, харилцаанууд, амьдралын одоо маш олон хүчин зүйлс байгаа штэ бүгдэн дээр нь айгүй нэг тийм эргэлзээтэй ингэж амьдраад исэн байгаа байхгүй юу? Одоо ажил, карьер дээр тэрийг хийх үү, энийг хийх үү гэж эргэлзээл, ажлаа үргэлжлүүлэх үү, болох уу гэж эргэлзээл нэг л нэг юм хоёрын ээлд бол айгүй ядаргаатай эргэлзээ хатуу хэлэхэд ингээд нэг хаа нэгтэй хүн эргэлзэж байгаа юмудаа бодчоод тэгэл тэрийг авдартай бодлынхаа авдарт хийгээл нэг 2 3 сарын дараа гаргаж ирж бас эргэлзчихэл ах шиг тийм биш. Өдөр болгон за би ер нь зөв юм хийж гинөө тэрийг эхэлж хийх үү, энийгээ эхэлж хийх үү, ажилдаа ер нь явах уу, болох уу, гарах уу, үргэлжлүүлэх үү гэдэг ийм эргэлзээ. Харилцаан дээр ч гэсэндээ хоёр хүн дунд эргэлзээл, аль эсвэл нэг хүнтэй цаашаа харилцах уу, энэ хүнийг хүлээх үү, итгэх үү, аль эсвэл болоод бүр ганцаараа байх уу, ганцаараа бай гэвэл би ганцаараа байж чадах уу гэсэн ийм айгүй хэцүү эргэлзээ. Ерөөсөө ийм амьдралын жижиг сажиг шийдвэрүүдийг гаргахтаа хүртэл эргэлзээд байдаг гэсэн үг. Та ингээл нэг ресторанд ороод хоол идэх гээл ингээд байжлаа гэж бодъё. Хамт байгаа хүмүүс ч бүгдээрээ аль хэзээний захиалгаа сонгоцсон. Тэгэхэд юу идэхээ, юу уухаа мэдэхгүй ингээл эргэлзээл ах. Ийм эргэлзээтэй зан дунд өнгөрсөн нь ер нь бол 3 дугаар бүлгийнх биш 2 дугаар бүлгийнхэн маань маш удаан амьдэрсэн байна. Энэ бол өөрт айгүй хэцүү стресстэй байдал бас үүсгэтгэлтэй. За энийгээ давж гарна гэж бууж ирж байна. Гэхдээ давж гарах чинь judgment шиг биш. 6-гийн саваа шиг биш. Тийм амар өөртөө ихтгэлтэйгээр энэ зүйлийг гинтэлд авчин гэсэн үг биш. Гинтэл яг яаж одоо юм эргэлзээнээсээ салах уу те шин санаа төрнө гэсэн үг биш. Маш юм хүчтэй нуралттайгаар мэдрэгдэнэ. Гэтэ энэ tower буюу цамхгаас юусоо айгаад хэрэггүй. Тэгээд энэ цамхаг болохоор надад ер нь цамхгийн хүзрнүүдээс юугаараа энерги нь ялгаатай харагдаад байна уу гэхээр эргэлзсээр байгаад нэг эргэлзээ чинь нэг төпи болол хоёр дахь эргэлзээ чинь хоёр дахь төпи болол ингэсээр байгаа та бүхэн маань өөрсдөө маш том өндөр хар цамхаг байгуулсан. Цамхаг бол өөрөө тэгээд ер нь нураах хэвээр, устгах хэвээр, давж гарах хэвээр том сорилтыг илэрхийлдэг. Тэгээ өөрөө өөрсдийнхөө бүтээсэн ийм эргэлзээ тодорхойгүй байдлаасаа энэ 3 дугаар сард та бүхэн маань өөрсдөө өсөрч гарах болно гэдгийг харуулж байна. За муур бол ер нь ямар ч өндрөөс бай унсан те хоёр хөл дээрээ тогтцдаг юм та. Манай гурлаа тэгээд идэв. Тийм учраас ингээд гэмтэн гэж санаа зовох юм байхгүй, хөл алдна гэж эргэлзэх зүйл байхгүйгээр ийм том асуудлуудаасаа та бүхэн өөрсдөө зүхтах биш энэ зүйлсээсээ салж эхэлж байгаа харагдаж байна. Гэхдээ энэ нь болохоор бүр ийм гэмтийн том өөрчлөлт мэтээр танд мэдрэгдэж магадгүй. Тэгээд сайн зүйл нь гэх юм бол удаан хугацаанд нэг юм эргэлзээтэй тодорхойгүй өөрийгөө зовоосон байсан байдлаасаа 3 дугаар сард 2 дугаар бүлгийнхэн маань өөрсдөө гарнаа гэж бууж ирлээ. Юун дээр ч үжиж болно. За одоо ажил карьерийг харъя. Тэгэнгүүт биш үү те энэ бүх картуудыг харахаар ажил карьер айгүй сайн байгаадаа харагдаж байгаа байхгүй юу? 2 дугаар бүлгийнхний хувьд 3 дугаар сард ажил карьер нь гэтэл 2 дугаар бүлгийнхэн яагаад ч юм энийгээ бас үнэлж чадахгүй яваад идэг хүмүүс байна. За энэ болохоор гэхдээ яг та цаашид 3 дугаар сард үргэлжлүүлвэл өөрсдөө үргэлжлүүлж болох энерги үргэлжлүүлэхгүй гэхдээ бас байж болох энерги байна. Юусэн үгүй гэд тэгэхээр 9 саваа гарч ирж гин хэд ажиллаа гуйдаж хийдэг. Ер нь бол өөрийгөө ядраатлаа ажилтдаг, илүү цагаар сунаж ажилтдаг. Өөрийнхөө хийх ёсгүй үүрэг даалгавруудыг хүртэл хийдэг. Аль эсвэл ингээд зүгээр хийх ёстой ажил чинь байгаа шүү дээ. Тэгээ тэрийг ингээд хийхгүй болохгүй ядаргаа дарамт гэж ингэж харж ийм сэтгэл зүгээр ингээ хийгээд яваад амар удцсан байгаадаа харагдаж байна. Тэгээд бас зарим талаас нь харах юм бол би ингэж илүү цагаар ажиллахгүй бол би ингэж сунаж хичээллэж өөрийгөө бэлтгэхгүй бол би энэ зүйлийн ард л өнөөдөр шөнө унтахгүй байгаад ч хамаагүй гарахгүй бол хин нэгэн миний байр суурийг эзэлчихнэ. Бусад хүмүүс намайг муугаар хараад эхэлнэ. Намайг энийгээ хийж чадаагүй юм биш үү? Энэ ажлаа дуусгаагүй юм биш үү? Энэ шалгалтанда бэлдээгүй юм биш үү? Гэт таныг дооглоод чичлээд эхэлнэ гэж яагаад ч юм бодоод идэг. Яг зарим хүмүүсийн хувьд болохоор амар хортой шартай те нэгдүгээр байраа л ерөөсөө ингээл ажил карьер дээрээ ч тэр хичээл сургууль дээрээ ч тэр алдаж болохгүй гэснээр яг нэг тийм өөрсөддөө амьдрах өөдрөг байх, эрх чөлөөтэй байх, унтаж амрах боломж олгодоггүй хүмүүс байна л да. Гэтэ тэрнээс илүү жоохон нэг юм интрусив бодлууд орж ирээд байгаа байхгүй. Би өнөөдөр л энийг хийхгүй бол, энийг амжуулахгүй бол, энэний ард гарахгүй бол ажил дээрээ би бусдад төвөгөт чинь, би бусдад буруу ойлголцол үүсгэх чинь, бусад хүмүүс намайг сул дорой, ажлын чадваргүйгээ хараад эхэлнэ.
хичээл сурлагатаа муу гэж бодоод эхлэн гэдэг ч юм уу ийм сөрөг бодлуудад автдаг. Гэтэл яг үнэндээ ийм зүйл ерөөсөө байхгүй гинэ. Хүмүүс тэгж л байдаг шүү дээ. Яг ингэх гэж байгаа юм биш л дээ. Гэхдээ заавал нэг шөнийн дотор, нэг өдрийн дотор хийж гүйцэтгэж дуусахгүй ажил гэж байгаа. Тийм хичээл даалгавар гэж байгаа. Тэрийг маргааш өдөрт нь сайхан амраад ирч хүчтэйгээр эхлүүлж болно. Ийм боломжийг энэ 3 дугаар сард та бүхэн өөрсдөө олгох юм бол аюу гай ад жаргалтай болж эхэлж байгаа харагдаж байна. Ажлаа илүү юм лайт, илүү хөнгөн. Эн чинь таны амьдрал 100% таны амьдрал бас биш. Ер нь бол ажлаас чинь гадна танд хувь хүний эрх чөлөө, найз нөхдийн харилцаа, хайр дурлалын харилцаа гэх амьдралыг чинь балансжуулж явах хэрэгтэй. Маш олон чухал зүйл байгаа. Ялангуяа амралт бол маш чухал. Тэрийг өөртөө өгж сурах хэрэгтэй байна. Тэгэх юм бол ингээд нэг тийм ажлаа илүү гоё ирч хүчтэйгээр, эрх чөлөөтэйгээр, илүү энергитэйгээр, илүү цог залбаатайгаар хийж эхлэх гээд байгаа харагдаж байна. За тэгээд яг 2 дугаар бүлгийг сонгож байгаа жоохон цөөн хүмүүст энэ хэсэг бол хамааралтай. Юу болоод байна уу гэд тэгэхээр нэг тийм том шалгалттай, том гэрээ хэлэлцээртэй холбоотой, аль эсвэл ажилтай ч бас холбоотой биш юм аа. Жоохон нэг тийм шүүх, цагдаа ч юм уу тиймэрхүү асуудлуудтай дор хаяж сүүлийн 2 сарын хугацаанд ингээ орооцолтсон байгаад байгаа. Тэгээд энэ зүйл чинь ер нь яаж шийдэгдэх болоо тий одоо ингээ том гэрээ энтер гээд тэгэхээр одоо бүр юу ажиж болно гадагшаанаа ингээд виз мэдүүлсэн виз гарах үгүй нь мэддэхгүй та хүлээж байгаа тэрэн дээрээ стресстэй байгаа гэж болно том шалгалт одоо өгсөн байгаа тий сургуульд хэлсэх тэр сургуулийн хариу ямар гарах юм бол мэдхгүй санаа чинь зовж байгаа аль эсвэл бүр үнэхээр ингээд тий хинэгэнтэй та шүүхтэлцэж байгаа шүүхийн хариу чинь таны талд гарах юм уу нөгөө талд гарах юм уу мэддэхгүй ийм байдалтай байгаад байгаа болов л шүү дээ тий. Ерөөсөө маш их санаа зовоож байгаа ийм асуудал танд байгаа бол энэ асуудал чинь санаа зовох зүйл байхгүй 3 дугаар сард багтаад аль эсвэл ер нь уртаашаа сонлаа гэхэд 4 дугаар сард ч юм уу таны талд шийдэгдэнэ гэж хүзэр болвол гарч ирж байна. Танд ээлтэй байдлаар шийдэгдэнэ. Том гэрээ хэлцээрээ хийж чадна, сургуулиасаа сайн оноо аваа, сургуультай хэлсгэр болно, виз чи хөрнөл амжилттай гарна, шүүхтэрээ та ялна л гэсэн үг байгаа харагдаж байгаа байхгүй юу? За 2 дахь interpretation гэдэг юм бол 2 дахь тайлбар гэдэг юм бол хүзэр юуг харуулж ийнэ гэд тэгэхээр вэ штэ тий. Ажил хэрэг чинь ер нь сайн байна. Яг үнэндээ та өөрөө айгүй мундаг байгаа. Та өөрийгөө хангалттай ажил дээр өөрөөр ролтой байж чадж гин үү? Хангалттай өөрийнхөө хийж бүтээж байгаа зүйлсэд хувь нэмрээ оруулж чадж гин үү? Хангалттай ухаалаг байж чадж гин үү? Зөв шийдвэрүүдийг карьер дээр гаргаж чадж гин үү гэж эргэлзэж байгаа болвол та яг үнэндээ зөв шийдвэрийг гаргаж байгаа гэдэгтээ 3 дугаар сард итгэлтэй байгаарай л гэж зөвлөж байна. Угаасаа зөв яваад байна. Гэтэл таны хамгийн том дайсан бол таны өөрийн чинь ургуулсан бодолт. Ер нь бол маш их юм ургуулж боддог хүмүүс байна 2 дугаар бүлгийнхэн маань. Юусе ингэж болж байгаа юмнаас 100% төгс байгаад байгаа юмнаас хүртэл нэг глич нэг алдаа олж хараад энэ болохгүй байх гэд тэрэн дээрээ санаа зовоод эхэлдэг. Ер нь бол ажил карьер дээр чинь тань цаад болдог хамгийн том асуудал бол таны өөрийн чинь жоохон юм стресстэй сөрөг бодлууд байгаад байна. Гэтэл энийг аль болж байгаа юм бол яг үнэндээ ажил хэрэг чинь маш тэнцвэртэй та шудраг тантай хамтарч ажиллаж байгаа хүмүүс чинь шудраг таны сэтгэл зүрхээ зарцуулаад хийж байгаа ажил чинь шудраг тэгээд албан тушаалтнууд чинь танд шудраг бүх зүйл төгс баланстай байгаад байгаа харагдаж байна. Та өөрөө маш мундаг байна. Тэрийг олж хараасай гэж хүзэр болвол хүсэж байна. Энэ 3 дугаар сард чи мундаг байгаад байгаа харагдаж байгаа байхгүй юу? Тэгээд вэ штэ тий Hierophant дээшээ харж гарч ирж байна. Ace of Cups доошоо харж гарч ирж байна. 2 дугаар бүлгийнхэн маань яг үнэндээ маш том зүйл хийгээд байгаа хүмүүс ах юм. Та өөрийгөө л тэгж үнэлэхгүй байгаа харагдаж байгаа байхгүй юу? Ер нь өнгөрснөөс одоо хүртэл. Хүмүүс бол таныг айгүй тийм бат бөх хүн гэж хардаг. Маш юм бат бөх суурьтай мундаг хамтран ажиллагч гэж хамт ажилладаг хүмүүс ч хардаг. Дээд албан тушаалтнууд ч байх юм бол таныг өөрсөдтэй нь удаан хамтарч ажилласаа. Тэгээ энэ байгууллагын бүр яг юм суурийг бүр ингээд өстой цутгаж өгж байгаа мундаг ажилтан шүү, мундаг боловсон хүчин шүү гэж таныг харж байна. Багш сургагч нар чинь таныг айгүй тийм тайван дүлгөөн те зааж өгсөн юмыг эмгцэгцтэй сурдаг, нэг зааж өгсөн юмыг мартдаггүй сэрэг толгойтой хүүхэд гэж харж байна. Хуваараа бизнес эрхэлж байгаа хүмүүсийн маань хувьд гэх юм бол одоо таны бүтээгдэхүүн үйлчлэгийг авж байгаа үйлчлүүлэгчд чинь таньгүйгээр бол байж чадахгүй гэж өөрсдөө бодож байна. Үнэхээр гоё зүйл хийж бүтээдэг шүү. Энийгээ битээ зогсоогоосаа цаашид ингээд те улам томроосоо улам ингээд бид нартэй гоё зүйлийг
үзүүлж, бүтээж түгээгээсэй гэж хүсээд идэг. Гэтэл та бүхэн маань ийм мундаг байгаад байгаагаа зүгээр л өөрсдөө хүлээн зөвшөөрөхгүй байгаад байна. Өөртөө маш мундаг зүйл хийчээд, бүтээчээд тэр хийсэн бүтээсэн зүйл чинь тэр хичээл зүтгэл чинь таны өөдөөс бараг ингээд намайг хайрлаач, намайг хүлээн зөвшөөрөөч, намайг үнэлээч гэдээ дахад та үнэлэхгүй байгаад байгаа байдалтай байгаа байхгүй юу? За эдгээртэй л ажиллаж явах хэрэгтэй байгаад байгаа харагдаж байна. Тэрнээс биш ерөнхий 3 дугаар сарын ажил карьер бол маш сайн бууж ирж байгаа харагдаж байна. Ерөөсөө л 3 дугаар сард та өөртөө итгэлтэй байгаад сөрөг бодлуудаа толгооноосоо авч хаяад зорилгуудаа анхаарлаа хандуулад үйл хөдлөл хийгээд явхад бол ямар ч саад дотгоргүйгээр хийж байгаа бүхэл төрлийн ажилчин, карьерчин болвол амжилттай урагшилж байгаа харагдаж байна. Бүх зүйл сайн байна. Та гэхдээ өөртөө илүү итгэлтэй, хийж байгаа зүйлээ хайрладаг, хүндэлдэг, өөртөө бүр талархдаг, өөрөөрөө бахархдаг байхад л бүр ингээд улам л ажил карьер дээр өөрсдөө аз жаргалтай болох гэдэг бол бууж ирж байгаа харагдаж байна. Мажишн дэшээ харж гарч ирж байна. Хангалттай мундаг байна. Энэ гэхдээ зүгээр 3 дугаар сарын энерги биш ээ. Энэ бол өнгөрснөөс одоо хүртэл энэ 3 дугаар сарын хүртэл магадгүй 3 дугаар сараас зөндөө хол цаашаа ч гэсэндээ та айгүй мундаг байх гэдэг харагдаж байгаа байхгүй да. Ерөөсөө л маш потенциал их байна. Гэтэл өөрөө тэрийг ерөөсөө хүлээж авахгүй байгаад байгаа харагдаж жахын. Өөрт байгаа юмдаа, өөрийнхөө бүтээсэн юмдаа, өөрийнхөө сайн талуудыг, өөрийнхөө ур чадваруудыг ерөөсөө олж харахгүй, өөрт байхгүй байгаад байгаа зүйлсээ, болохгүй байгаад байгаа зүйлсээ л ингээд бүр хайж олоод хараад энэ надад байхгүй шүү дээ, энэ болохгүй шүү дээ. Энэ хүн ингэж ажиллаж байхад би энэ хүн шиг биш вэ шүү дээ. Энэ хүн ийм амжилтанд хүрсэн байхад энэ амжилт надад ирээгүй шүү дээ гэдэг ийм маш сөрөг сэтгэл зүйтэй л удаа яваад байгаа харагдаж байна да. Ингээ болоод ерөн жоохон ажил карьер дээр одоодоо амьдраад өгөх хэрэгтэй. 3 дугаар сард болвол ажлынхнаараа найз нөхдөөрөө гоё гарч ор. Жижигхэн ч гэсэндээ тэмдэглэж баярлах зүйл, өөрөөрөө бахархах зүйл байх юм бол өөртөө тэр гоё мэдрэмжийг мэдрэх боломжийг олго. Ажлаа таарчаад те ингээл хараал, стресстэй л зургтын өмнө эсвэл компьютерийн өмнө те ингээл гүлийгөө байгаад байгаа байхгүй. Тэгэх ерөөсөө шаардлагагүй гоё допамина яг ингээд гоё гадагшлуул найз нөхдөдөө гарч ор, зугаацж цэнг, ажлынхаа найз нөхдөдөө гоё ярьж суу, ажил харсны дараа гэж хүзэр бол зөвлөж нэг одоодоо амьдрал гэж хүзэр зөвлөөд байна. Урт хугацааныхаа карьерд ерөөсөө санаа зовох юм алга. Суурьчин аягүй сайн байна. Карьерчин 3 дугаар сардаа биш ч гэсэндээ цаашид улам л өсөх болно. Хийж байгаа хувийн бизнес чинь маш амжилттай байх болно. Энэ 10-ын зоос гигантын энтриг би одоо бүр яг яаж тайлбарлах вэ? Бүр юм маш нөлөөтэй таал байхгүй бол одоо тэр байгууллага байна уу, хийж бүтээж эхлүүлсэн зүйл чинь байна уу, тэгээ бүгдээрээ ингээл нурж уун хууц хэмжээний та нөлөөтэй хүн байгаад байгаа гэдгээ бас өөрөө жоохон ойлгож, өөрөөрөө бахархаж, өөртөө талархах хэрэгтэй байна. Тэгэхгүй тийм ер нь ингээд эдгээр зүйлсийг хараад тахад өөрсөдөө аягүй хатуу ханддаг хүмүүс байна л та 2 дугаар бүлгийнх маань. Энэ өөртөө хатуу хандаад асуудал байхгүй хахад хүртэл асуудлыг хайгаад ирээд байгаа чинь таныг ажил карьертаа аз жаргалгүй, эргэлзэмтгий те шинэ юм эхлүүлэх юм бол та илүү аз жаргалтай болчих юм шиг санагдаал утга учирыг ингээл те ерөөсө хайгаал ингээд байгаа хгүй. Гэтэл утга учираа аль хэзээ нэ олцсон. Та маш мундаг байна. Тэг хийж байгаа зүйлдээ өөртөө итгэлтэй бай, хийсэн зүйлсээрээ гоё бахарах, тэгэх тусам одоо ингээд таны ажил чинь танд илүү том үр өгөөж бүр ингээд нүдэнд харагдаж гарт баригдтлаа танд өгнө гэх юм уу? Тэг энэ бол яг л тэр манифест байгаа байхгүй ажил карьер дээр хүртэлтэй яг бодол өөрөө яг ингээд биелэх гээд идэг. Таны муу бодлууд ч юм бол 2 дугаар бүлгийнхаа биелээд байгаа юм бол алга. Үнэхээр л мундаг байгаа учраас яг үнэндээ бүх зүйл айгүй сайн байгаад байгаа харагдаж байгаа юм 3 дугаар сард. Тэгээ тэрнээс өмнө ч сайн байсан. Гэтэл яг байгаа зүйлдээ талархаж, ирээдүг өөдрөгөөр харж тий одоодоо гоё ингээд мэдрэх ёстой зүйлсээ мэдэрч яг одоодоо амьдарч чадахгүй байгаад байгаагаас болоод л ажил карьер дээрээ сэтгэл хангалуун биш бүх зүйл болохгүй байгаа юм шиг уйтгартай утгагүй санагдаад байгаа юм шүү л гэж хүзэр бол гаргаж ирж байна. За тэгэхээр нэмэлт дээр байна шүү дээ тий 2 дугаар бүлгийнхэн маань яагаад ийм сонин хоосон мэдрэмж ийм хатуу өөртөө хандаад байгаа хандлагатай байна вэ? Энийг юу нь яг яаж засах вэ гэдгийг би бүр хармаар байна. За тэрнээс биш дахин давтаж хэлье 3 дугаар сарын болвол ажил карьер өөрөө маш сайн байна. Өмнө нь ч сайн байсан байна яг үнэндээ. Цаашид ч сайн байхаар байна. Тэгээ энийг хамгийн гол нь та бүхэн маань өөрсдөө олж харж
хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байгаадаа харагдаж байна. Өөрсдөө хатуу хандхаа болгоход л болохоор бол бууж ирээд ах юм. За одоо бүгдээрээ 2 дугаар бүлгийг сонгосон хүмүүсийн хайр дурлалын уншлагын хэсэг рүү оръё. За эхлээд хостой болон хин нэгнтэй харилцаатай байгаа толгойдоо ер нь бодох хүнтэй тэр хүмүүсийн зүгээс үзье л та. Тэгж асуухад болохоор 2 дугаар бүлгийнхний маань хувьд гэх юм бол ер нь бол ихэнх хүмүүсийн хувьд яг одоо хосоос салцсан байгаа, маргалдаад муудалцсан байгаа, бодож байгаа хүнтэйгээ ер нь таарамжгүй байгаад байгаа энерги гарч ирж байгаа байхгүй. Гэхдээ зөвхөн одоогийн нөхцөл байдал нь тийм байгаад байгаа. Гэхдээ биш үү те, хэрвээ та одоо бодож байгаа хүнтэйгээ ямар нэг зүйлээс болоод маргалдаад муудалцсан, салцсан байгаа бол тэгээд би яг ийм зүйлийг хизээж харж байгаагүй заяа. Одоо яг энэ дээр 3 ээлд байгаа биз, энэ бол ер нь салтыг бэлэгддэг. Гэхдээ хааны зоос, хатны зоос хоёулаа өөдөөсөө харцсан. Гэхдээ өөдөөсөө харахад голд нь юу байна уу гэхээр шархалцсан зүрх бүхий 3 ээлд байгаад байгаа байхгүй юу? Хэрвээ яг маргалдаад муудалцсан, салцсан байгаа хүмүүсээ бол таны бодож байгаа хүн чинь яг одоо танаас болоод маш их зүрх сэтгэлийн шархалцсан байгаа. Таач бодож байгаа хүнээсээ болоод маш их зүрх сэтгэлчин шархалчихсан байгаа гэж болвол гарч ирж байна. Тэгээд та хоёр болохоор хоёулаа бүр ингээд бие биенээ тэгж мэдэрдэг гэхээсээ илүүтэй ер нь бол хамт байх ёстой хүмүүс бол мөн ядаж soulmate. За үгүй маа гэхэд бүр twin flame energy болвол харагдаж байна миний мэдрэмжээр. Тэгээ хоёулаа та хоёр бие биентэйгээ урт хугацааны ирээдүй харж байгаа. Гэтэ яг одоогийн үүсцэн байгаад байгаа таагүй нөхцөл байдлын талаар маш их бодож байгаа бол харагдаж байна. Тэгээ таны хувьд болохоор нь шүү дээ ингэж гарч ирж байна. Та болохоор ер нь бол одоо яг энэ бодож байгаа харилцаа холбоотой байгаа хүнтэйгээ ингээ харилцаа ер нь бол потенциалгүй болцсон доо гэж бодоод яг хайртай хүнээ тоохгүй байх гэж энэ хүндээ сэтгэлгүй болцсон байгаа юм шиг харагдах гэж өөрөө маш их хичээж байгаа. Гэтэл энэ маск энэ таны зүгээд байгаа нэг юм nonchalant нөгөө хүнээ хайрладгүй юм шиг боддгүй юм шиг энэ багны чинь цаана та энэ хүндээ бол бүр маш их хайртай. Тэгээ ихэнх нь ер нь бол маш урт удаан хугацаанд ер нь хосууд байсан. Аль эсвэл бүр жинхнээсээ гэрлээд дундаасаа үр хөвгттэй хүмүүс ч маш их харагдаж байна. Тэгээд аль эсвэл бүр ингээд та хоёр хоёулаа бие биентэйгээ нэг л өдөр гэр бүл болж үр хөвгттэй болно гэж итгэдэг. Тэгээ та энэ хүн дээрээ бол ерөөсөө ингээд за бит хоёр боломжгүй дээ, бит хоёр бүтэхгүй дээ, би энэ хүнтэй ирээдүйд хамт байхгүй дээ. Угаасаа энэ харилцаанд цаашаа үргэлжлэх потенциал байхгүй гэж итгэж бодох гэж маш их хичээж байгаа ч гэсэндээ та бол яг энэ бодож байгаа хүндээ маш их хайртай. Энэ хүнтэйгээ л ирээдүгээ хардаг гэж болвол бууж ирж байна. Гэтэл таны бодож байгаа хүн чинь таныг бас зүрх сэтгэлтэй орхиж ерөөсөө чадахгүй байгаа гэж гарч ирж байна л та. Энд 8 аяга доошоо харж гарч ирж байхгүй. Угаасаа таныг тавьж явуулж чадахгүй байгаа. Таныг орхиж чадахгүй байгаа. Гэхдээ тань дээр яг одоогоор буцаж ирэхэд нэг бол айгүй өөртөө итгэлгүй байна. Нэг бол энэ хүний чинь бардам зан нь саад болоод байна гэж бууж ирж байна. Яагаад энэ хүний бардам зан саад болж ийн вэ гэд тэгэхээр та өөрөө энэ хүнийхээ төлөө хичээхгүй, энэ хүнтэйгээ ирээдүй харахгүй болчихсон юм шиг аашаа яг энэ хүндээ мэдгэтгэхэр бүр их гаргаад байгаа гэж бууж ирлээ. Хэдий тийм ч гэсэндээ таны бодож байгаа энэ хүн чинь бас таныг бол яг урт хугацааны харилцаанд байх хүнээ гэж хардаг. Хэрвээ та хоёр гэр бүл болоод үр хүүхэдтэй болсон бол таныг яг хань ижлээ үр хүүхдийнхаа ээж гэж болвол хардаг гэж гарч ирж байна. Тэгээ яг одоогоор ингээд цаашид бит хоёрт ирээдүй байхгүй, бит хоёр болохгүй бүтэхгүй гэд бүр ингээд маш урт хугацааны потенциалтай харилцааг аль эсвэл бүр гэр бүл болсон маш удаан хосууд байсан ийм харилцаагаа дуусгачихсан байгаад байгаа ч гэсэндээ яг үнэндээ бодит байдал дээр ингээд та хоёр салцсан байгаад байгаа ч гэсэн зүрх сэтгэлийн хувьд, хайр сэтгэлийн хувьд та хоёр хоёулаа яг адилхан бие биендээ хайртай хэвээрээ. Тэгээ яг үнэндээ юм салцсан, сарницсан, маргалдаж, муудалцсан нөхцөл байдалд байхыг хүсэхгүй. Та хоёрын бодлууд ч юм болохоор одоо яг логик бодол ч юм болохоор за бит хоёр салцаа, тааш тохирохгүй, энэн дээр ингээ бат зогсноо гэж шийдсэн байгаа ч гэсэндээ яг үнэндээ зүрх сэтгэлүүд ч юм бол үнэхээр эргэж нийлж хамтдаа байж хосууд болохыг хүсэж байгаа хүзэр дээр гарч ирж байна. Тэгэд ингээд ерөнхий энергийг харахад хүртэл та хоёр харилцаагаа үргэлжлүүлмээр байгаа, харилцаагаа шинээр эхлүүлмээр байгаа. Ялангуяа таны гэхээс илүү одоо та яг энэ уншлагыг сонсож байгаа эмэгтэй хүн бол эрэгтэйгийн чинь зүгээс тантай харилцаагаа дахиад үргэлжлүүлмээр байгаа, бүх зүйлийг шинээр эхлэмээр байгаа.
танаас өөр ямар ч сонголт боломж өөр хүн цаашаа явах ирээдүй харахгүй байгаа ийм энерги бол бууж ирж байна. Зүрх сэтгэлийн хувьд гэхдээ бодит байдлын хувьд болохоор нь шүү дээ. Нэг нэгэндээ итгэхгүй байдал айгүй ингээд бас ажиглагдаад байгаа байхгүй. Би биэндээ ер нь өнгөрсөнд итгэхгүй байснаас болоод нэг нэгнтэйгээ ирээдүй харж чадахгүйсэн ийм асуудал үүссэн байна. За одоо болохоор яг харилцаатай байгаа хосууд, харилцаатай байгаа хүмүүсийн хувьд гэх юм бол та хоёр нэг нэгэндээ сэтгэлтэй бүр ингээд нийлцэн одоо хамт амьдарч байгаа хосууд ч байгаад байгаа харагдаж байна. Тэгсэн хэрнээ би бинийгаа жоохон дутуу үнэлээд байгаа гэх юм уу та. Таны бодож байгаа хүн чинь харилцаатай байгаа хүн чинь хосчин болохоор танд бол үнэхээр хайртай сэтгэлтэй. Тантай маш урт хугацааны аз жаргалтай ирээдүг, хамтын ирээдүг, гэр бүлийг болвол харж төлөвлөж байгаа. Гэтэл яагаад ч юм та яг энэ хүнтэйгээ нэг ирээдүй харахгүй байгаа юм шиг та хостоо санагдаад байгаа гэж бууж ирж байна. А та болохоор өөрөө энэ хүндээ бас хайртай, сэтгэлтэй заяа. Яалтчгүй энэ хүнтэйгээ та урт хугацаанд хамт байх болно, энэ хүнийхээ төлөө хичээх болно. Та хоёр хоёулаа ингээд за болохгүй мэн, бит хоёр таарч тохирохгүй мэн. Аль эсвэл бит хоёрын харилцаанд ингээд гадны нөлөөтэй янз бүрийн асуудлууд үүсээд байна. Боли салчи гэдэг хүмүүс ерөөсөө биш байгаа байхгүй юу? Тэгээ та бол энэ бодож байгаа үнэ угаасаа яг орхиж тавьж явуулж чадахгүй. Гэхдээ яагаад ч юм таны одоо харилцаатай байгаа хүн чинь танд жоохон нэг тийм хангалттай санагдахгүй байгаа гэж гарч ирж байна. Хангалттай санагдахгүй байгаа гэдэг нь та өөр хүнтэй болохыг хүсэж байна гэсэн үг биш. Зүгээр л өөрийнхөө хосыг одоо хайртай байгаа хүний илүү мундаг байгаасаа, илүү харилцааныхаа төлөө хичээл зүтгэл гаргаасаа бит хоёрын дунд ингээ хайр бол байгаад байна тий. Бит хоёрын дунд хайр сэтгэл бол байгаад байна. Бит хоёр болж гин бүтэж гин. Гэхдээ энэ харилцаа өөрөө урт хугацаанд ингээд айгүй доктортой, аз жаргалтай, эд материалыг баялгаар дүүрэн үргэлжлэхүү бит хоёрын алсын урт хугацааны зорилго нэгдэж гэнэ үү гэхээр таны хувьд үгүй байгаад байгаа юм шиг санагдаж байгаа гэж бууж ирлээ. За энэ нь болохоор ер нь 3 дахь читгэдүүд саад болж явах магадлал айгүй өндөр. Гэтэ та хоёрын харилцаанд яг юу саад болоод байна уу гэхээр нь шүү дээ тий. Хоёр талын гэр бүл одоо таны аав ээж, аль эсвэл хайртай хүний чинь аав ээж, хамаатан садан энтэр бол нөлөөлөөд энэ нь та хоёрын харилцааг муутгаад энэ асуудлаас болоод сүүлийн үед жоохон маргалдаж муудалцаж хэрэлдээд байгаа байж иж бас болохоор харагдаж байна. Тэгсэн ч гэсэндээ та хоёр яг үнэндээ харилцаагаа цаашаа үргэлжлүүлээд үзье, хичээгээд үзье, нэг нэгнийхээ төлөө өөрсдийгөө дайчлая. Би биэндээ хайртай байхад болно гэд зүтгээд байгаа ч гэсэндээ хилээд тэглэж гэсэндээ энэ ирээдүй бит хоёрын одоо хамтдаа туулах ирээдүй тэмж дардан байхгүй бол яах вэ? Аз жаргалтай байхгүй бол яах вэ гэсэн айдас бол жоохон энэ 3 дугаар сард бас үүсэх юм шиг хүзүр дээр бол гарч ирж байна. Тэгээ сая хийсэн зүйлс ер нь 3 дугаар сард болно гэсэн үг шүү. За одоо ганц би байгаа хүмүүсийн хувьд харахад болвол за X эргэж ирнэ гэж би болвол амлахгүй. Гэтэ эргэж ирэх магадлалтай яг 3 дугаар сардаа бол арай ирэхгүй ээж магадгүй юм. Гэхдээ ер нь л хитийн ирээдүйд үнэхээр та нэг хүнийг мартаж чадахгүй бодож санаад байгаа бол тэр хүн чинь ирнэ гэж гарч ирлээ. Өнгөрсөнд харилцаатай байсан хүн X-ийн энерги байна. Зүгээр нэг situationship энэ төр бол бас биш. Урт хугацааны харилцаанд байсан, хамтдаа гоё ирээдүй хардаг байсан юм салцсан байгаа хүн чинь таныг мартаж чадахгүй, та ч энэ хүнээ мартаж чадахгүй байгаад харагдаж байна. Гэтэ 10-ын зоос доошоо харж гарч ирж ин гэдэг бол бит хоёр болон бүтэн те ирээдүйд нийлнэ, бит хоёр чадна гэсэн юм итгэл бол байхгүй болчиход байгаа ч гэсэндээ тэрийг амар юм practical, logical байдлаар бодоод байгаа хгүй. За бит хоёрт үнэхээр ингээд цаашаа хамтдаа бай гэхэд тааж тохирохгүй болж бүтэхгүй бит хоёр хичээгээд давж чадахгүй юм том асуудлууд байгаа. Гэт ер нь бол урт хугацаанд яг нийлнэ гэдэг дээрээ тааж тэр таны бодож байгаа хүн ч тэр ихтгэлтэй биш байгаа ч гэсэндээ яг үнэндээ нэг нэгэндээ үнэхээр хайртай байгаад байгаа гэдэг чинь 6-гийн аяга дээшээ харж гарч ирээл 8-ын аяга доошоо харж гарч ирж ин гэдэг бол би бинийгаа орхиж мартаж чадахгүй, шинэ харилцааг тийм амархан эхлүүлж чадахгүй, би бинээсээ маш их уяатай, нэг нэгнээсээ хүлээтэй байгааг илэрхийлдэг. Яагаад ингэж байна уу гэхээр таач X-тэй хайртай, энэ X чинь ч танд хайртай байгаад байгаа харагдаж байна. Тийм учраас 2 дугаар бүлгийг сонгож байгаа яг хин нэг мартаж чадахгүй байгаа хүмүүсийн л энерги маш их хүчтэй давмгаалж гарч ирж байна л да.
Тэгээ тийм учраас 3 дугаар сард бол яг одоогоор ганц би байгаа хүмүүсийн маань хувьд тийм одоо амархан шинэ харилцаа бол зөрөөд орж ирж байгаа харагдахгүй байна. Гэтэ би бин рүүгээ үйлдэл хийя гэд тэгэхээр хинэн ч ингээд нэг рүүгээ яг 3 дугаар сартаа бол үйлдэл хийж чадахгүй. За тэгээ таач тэр таны бодож байгаа X чи өнгөрсөн харилцаатай байсан хүн чинь ч тэр одоо ингээд үнэхээр те бодол санаа бол яг ингээд айгу хатуу байгаад байгаа штэ. Бит хоёр болохгүй бүтэхгүй ингээд харилцаагаа дуусгая. Шинэ харилцаа эхлүүлээ. Би цаашаа ганцаараа урагшлая. Шинэ хүнд зүрх сэтгэлээ өгж цоошин гоё сонирхолтой те юм хөнгөн мэдрэмжтэй харилцааг эхлүүлээ гэсэн ч гэсэндээ бүр ингээ хичээгээд шинэ хүмүүс хайсан ч гэсэндээ та яг энэ X-ээс өөр хүнийг олж харахгүй, бодохгүй, сонгож чадахгүй байгаад байна. Таны X чинь өмнө нь харилцаатай байсан хүн чинь ч тэр ганцаараа урагшлын шинэ хайр дурлалын харилцааг шинэ хүнтэй эхлүүлэх гэсэн ч гэсэндээ танд айгүй хайртай сэтгэлтэй байгаад байгаа учраас шинэ сонголтууд зөндөө байсан ч гэсэндээ ерөөсөө таны хэмжээнд хүрэхгүй нэг ийм л байдалтай байх гэдэг харагдаж байна. За хайр дурлалын харилцаа бол нэлээд анхаарал татаж гарч ирж байгаа учраас ер нь штэ те 2 дугаар бүлгийг сонгож байгаа хайр сэтгэлийн харилцаа нь асуудалтай байгаа хүмүүс эргэж нийлэх үү? Харилцаагаа сайжруулахын тулд одоо харилцаа нь асуудалтай байгаад байгаа хүмүүс те харилцаагаа сайжруулахын тулд юун дээр анхаарах хэрэгтэй вэ гэдгийг би нэмэлтээр харж өгье. За ингээд уншлагынхаа сүүлийн хэсэг рүү оръё. За одоо бүгдээрээ 2 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүсийнхаа уншлагын 3 дугаар хэсэг рүү оръё. 2026 оны 3 дугаар сард 2 дугаар бүлгийг сонгосон хүмүүс маань хувь хүн болон одоо spiritual те сүнслэг байдал талаас ямар байх вэ гэдгийг асууж байгаа. Тэгэж асуухад уншлагын ерөнхийдөө энэ хоёрын ээлд гарч ирсэндээ энэ дээр бас хоёрын ээлд гарч ирж байгаа байхгүй юу? Угаасаа эргэлзээд байдаг зан чанар байна. Өнгөрсөн дөх харилцаатай байсан хүнийг хүлээх үү, аль эсвэл ганцаараа урагшлах уу? Ажил карьераа би солих юм бол аз жаргалтай байх болов уу, үргэлжлүүлэх юм бол аз жаргалтай байх уу энэ төр гэдэг. Одоо би уншлагуудын энэ хийгээд эхлэхээр бас айгүй тодорхой болж эхэлж байна л та. Тэгэд ийм эргэлзээтэй зүйлс дээрээ зүгээр л зүүн савингоо сонс. Зүүн савингоо дагаж шийдвэр гарга 3 дугаар сард гэж хүзэр зөвлөж байна. Яг тэгэхээр 3 дугаар сард таны одоо higher self буюу дээд би зүүн савин чинь маш өндөр эрчимтэй, хүчтэй, тэгээ үнэн зөв ажиллаж байна. Ерөөсөө ингээд яагаад ийм эргэлзээ үүсээд байна уу? Яагаад шийдвэр гаргаж чадахгүй байна вэ гэхээр хит их юм бодоод хит их оюун ухаан ажиллаад байна гэсэн үг. Гэтэл ер нь бидний бодол санаа нэг их бидний сайн найз байдаггүй л дээ. Ер нь 8, 9, 7 одоо 6-аас эхлээл за 5-аас эхлээл ийм айгүй хүнд элдний энергүүд болвол тэр чигтээ хүний ийм сөрөг бодлууд байгаад идэг. Баггүй юу? Тэм учраас бидний зүрх сэтгэл бол бидрийг хуурахгүй, бидний дандаа найз байдаг, зүүн савин дандаа бидний найз байдаг. Бодол санаа маань л одоо ингээл хэрэгтэй хэрэггүй юм айгүй их боддог. Тэгээд ингээд бодол санаа дэндүү их ингээд те нэг одоо асуудал байлаа гэж бодъё. Тэрэн дээр яг хоёр шийдэл, хоёр үнцэг ингээд бодоод байна гэсэн үг. Тэгэл тэр бодлууд нь хоорондоо байлдаал, дайтаал, эсрэгцээл те ингээд таныг зовоогоод ямар ч шийдэлгүй байдалд хүргээд байна. 3 дугаар сард болвол ерөөсөө л ингээд доторх дуу хоолойгоо сонс, юуг хийвэл зөв юм шиг санагдчихээн. Ямар мэдрэмж таныг ингээд дотроос ч те өртснөөс ч ингээд дуудаад байна. Тэрийг дагахад бол ерөөсөө буруудахгүй гэж хүзэр бол гаргаж ирлээ. 3 дугаар сард хувь хүн талаас зүүн савинчин маш өндөр ажиллаж гин. Зүүн савингаа давах юм бол та дагах юм бол ерөөсөө алдахгүй гэж буулгаж ирж байна л та. За тэгээд 2 дугаар бүлгийнхэнд ер нь нэг юм дуусгаагүй, дуусгаж чадахгүй байгаа асуудал бол байна. Тэгээ энийг бол би одоо хүртэл ингээд 2 дугаар бүлгийнхнийг үзэхдээ юун дээр илүү төлөхөө ийм дуусаагүй асуудал байна уу гэхээр ерөөсөө хувь хүнтэй холбоотой нэгдүгээр тэр ажил карьер дээр гарч ирээд байсан өөртөө айгүй хатуу ханддаг. Нэг л нэг тийм том өөрчлөлт хүсээд байдаг. Яг үнэндээ өөрчлөлтүүд таны урд эхнээсээ гарч ирээд та өөрчлөлтүүдийг туулаад мэдрээд явж байгаа хэрнээ тэр зүйлээ өөрчлөлт, шинжилэлт гэж итгэж хүлээж авахгүй байгаатай холбоотой асуудал. Хоёрдугаарт гэх юм бол яг бодит байдал дээр салцсан, маргалдаж, муудалцаад потенциалаа алдсан харилцаа байгаа ч гэсэндээ зүрх сэтгэлдээ тухайн харилцаагаа тавьж явуулж үнэхээр эцэлж чадахгүй байгаад байна. За тэгвэл энэ зүйл бол нэг та яг ингээд өөрөө хүслээрээ шийдчихдэг зүйл биш байгаа байхгүй одоо таны хэрээс хитэрсэн зүйл. Та яг ингээд контролдод шийдэж чадахгүй зүйл гэсэн үг. Энэ зүйлээсээ болоод 3 дугаар сард ер нь сэтгэл санаагаа айгүй их түгшээж зовоож байд. Empress доошоо харж гарч ирж ийн гэхээр ер нь ийм баялаг, хүчтэй, энерги айгүй хэрэггүй зүйл
зарцуулаад үрээд ин гэсэн үг байгаа байхгүй. Одоо тэгээд тэр тухайн одоо мэдрэмжүүд одоо мартаж чадахгүй харилцаа энэ чи хэрэггүй зүйл гэж би ерөөсөө хэлээгүй. Зүгээр ингээд яг та эргэж нийлъя гэж нийлчиж болохгүй тий. За би өөрөө өөрчлөгдөж гэж амар хурдан өөрчлөлтүүдийг ажил карьер дээр хийчиж болохгүй юм. Таны мэдлээс, таны хэрэгээс хэтэрсэн зүйлс байгаад байна шүү дээ. Амьдралд угаасаа хүн болгоны ийм зүйл тохиолддог. Энийг одоо яг яаж шийдэх үү, шийдэхгүй байх би яг яах вэ гэж өдөр шөнөгүй тухайн зүйлсийг бодоод ингээд санаагаа зовоогоо сэтгэлээ бүр ингээд шаналгаад байна гэсэн үг аахгүй юу. Энээс болоодгүй баг бодит асуудлууд үүсдэг. Шүн унтаж чадахгүй болох. Тэгээд тэр гарч ирж байгаа нисэн илд бол одоо ингээд шүн унтаж чадахгүй стресстэй л нойр алдахыг илэрхийлдэг. Шүний нойр алдснаас болоод ажлын бүтээмж ч юм уу та муухай ууртай ааштай болно. За тэгээд тэр хуримтлагдсан стрессээ нэг бол идэж өдөжийн имиж гаргана, аль эсвэл ойр дотны хүмүүс рүүгээ муухай аашаа цацаж ингэж стресстэж бусдыг ч стресстүүлж гаргана тий. Аль эсвэл одоо бүр ингээд хүний сэтгэл санааны байдлаас болоод яг бодтойгоор эд эрэхтэн хүртэл гэмтчихийдэг, муудчихийдэг. Хүн айгүй их санаан зовоол шаналалах юм бол яг үүндээ ходоодны асуудалтай, ходоодны өвчтөй болдог, нойр булчирхай цөчрдөг гэх мэт асуудлууд зөндөө байдаг шүү дээ. Ядч л одоо ингээд хүн шөнө унтаж чадахгүй байх юм бол ус маш их ундаг. Ус бүр ингээд хар залуугаараа тий 20 эдтэй 30 эдтэй байж иж бууралтаж эхэлдэг гэх мэт ийм асуудлуудтай нүүр тулах гээд байна. Тэгээ out of sight, out of mind гэдэг үг байна. Харахгүй бол бодохгүй, бодохгүй бол харахгүй. Одоо за тэр ч яг нэг хамгийн түхэм зүйл нь болохоор чи яг контролдож чадахгүй байгаа зүйлс чинь заяа. Чиний яг контролдож шийдэж чадахгүй байгаа зүйлс чинь чиний тарих толгойг ч гэсэндээ контролдох ёсгүй гэдэг үг гэдэг байхгүй юу? Яг ингээд асуудлыг ингээ бодоод тэ шийдээд арилгачиж үнэхээр хүчрэхгүй байгаа зүйлээ хит их бодож битгий тарих толгоогоо зовоо гэдэг ийм үг байдаг. Энэ бол яг л энэтэй холбоотой байгаа харагдчихэв. Тэгээ маш их ингээд одоо юу мэрийн та гоё тайван амраад өөрийгөө гоё хайрлаад тэ эрт унтаж амраад өөртөө дуртай зүйлсээ гоё худалдаж аваад үзэж хараад ингээ өөрийгөө төрөл бүрээр хүн хайрлж болно тий гоё зүйл үзэж харж гоё мэдрэмж мэдэрч болно. Яг ингээ бодиттой одоо гоё сайхан арьс арчилгаа хийж болно. Гоё эрт унтаж амарч болно. Тэгэд ийм гоё боломжуудаа ийм гоё зүйлсийг хийж болохоор байтал тэрийг ингээл нэг юмд санаа зовоол сэтгэл санаагаар унаал өөрийгөө хайж ингэж гоё энерги алдах гээд байгаа аахгүй юу? Битгий тгээ хит их юм ургуулж бодох гээд байна. Хит их шаналх гээд байна. Ингэхгүй байх юм бол 3 дугаар сард өөрт чи илүү их амар байх болно шүү гэж гарч ирж байна. За тэгээ энэ бүхэн бас яг юунаас үүсээд байна уу гэхээр яг нэгдүгээрт гэх юм бол үнэхээр одоо яг өнгөрсөндөг харилцаагаа бодож байгаа, санаж байгаа, хайртай үнэ мартаж чадахгүй байгаа. Энэ хүмүүс маань өнгөрсөндөх хайр сэтгэлийн харилцаанаасаа болоод ерөн жоохон өөртөө итгэл одны хүзэр бол яг юм ерөнхий энергийн гал цог crown chakra титэн хүрдийг илэрхийлдэг. Эн чинь ингээ унах гээд байна. Хоёрдугаарт гээд тэх юм болов шүү дээ. Бас яг юм өнгөрсөндөг хайр сэтгэлийн харилцаатай холбоотой байсан үнийг гинт санаж ингээл дурсаал аль эсвэл идэвхтэй одоо яг ингээл санаж тэгрээд байгаа тийм асуудалгүй байгаа хүмүүсийн хувьд гэх юм бол бүр өнгөрсөндөг одоо хүүхэд насны ч юм уу тиймэрхүү жоохон сөрөг зүйлс энэ 3 дугаар сард танд бодогдох гээд байгаа харагдаж байна. Ер нь 2 дугаар бүлгийнх маань амар ретродуулаад байна л та. Жохон байхад чинь ч юм уу таныг ингээд тэ найз нөхөд чинь жохон гомдоод шоглож исэн бол тэр яагаад ч юм 3 дугаар сард айгу бодогдоод тэрнээс ямар сэтгэлийн шарх авч исэн тэд нар чинь танд яг өчигдөр юм шиг мэдрэгдээл тэ аль эсвэл бүр ингээд жохон байхад чинь байхгүй болцсон нөгөө ертөнцийн хувьцаа ойр татны одоо юм хүмүүс байдаг штэ бид нар тэр хүмүүсээ гинт эргэж санаж дурсаал хамт байсан үеэ санаж битгэрдэг ч юм уу тэ нэг тийм өнгөрсөндөх тийм гоё биш. Гэхдээ ностальжик ер нь бол айгүй юм дурсамжтай зарим талаар айгүй хүнд гунигтай ийм мэдрэмжүүдэд бас хит их автах гээд ижиж магадгүй бол харагдаж байна. За үүнээс яаж сэргийлэх вэ гэдэх юм бол 2 дугаар бүлгийнхний маань хувьд за эдгээр хүнд мэдрэмжүүдээ ерөөсө ганцаараа л одоо ингээд туулах гэдэг харагдаж байна. Хинт ч юу ч хэлж ярихгүй те өөрсдөө өстой ажиллаар нүдээл аль эсвэл үнэхээр ойр дотныхан чинь таныг анзаараад хөөж чи юу зүгээр үү яаж ийж ийн ойр сэтгэл санаа нь яагаад ангингүүд окей би зүгээр байгаа би амар гоё байгаа штэ гэл.
Ерөөсөө сэтгэл доторхоо уудлахгүй байх гэдэг харагдаж байна. Заавал зүрх сэтгэл доторхоо уудлах албагүй. Заавал ингээд те өөрт чи ямар хэцүү байгаа тэрийгээ ингээд найз нөхөд ойр дотны гэр бүлийнхэндээ хэлж ярьж сонсгох албагүй ч гэсэндээ ер нь ядаж олонтойгоо хамт бай гэж зөвлөж байна. Найз нөхдөдөө гоё цагийг өнгөрөөгөөд гоё уулзаад ярилцаад те сайхан мэдрэмжүүдийг мэдрэх юм бол энэ мэдрэмжүүд ч хамаагүй дээрдэх болно. За 7-гийн ээлд дээшээ харж гарч ирж ин гэхээр хит ийм сөрөг юмнууд битгий бодоо. Сөрөг мэдрэмжүүд ихсэх тусам ингээд те за би өөрөө ер нь жоохон хэцүү байгаа, сэтгэл санаа тогтворгүй байгаа гэдгээ энэ хүнд хэлчихвэл яах бол, намайг юу гэж бодох бол, цаашаа хүн амьтанд ярих болов энэ төр гэл хит юм болгоомжлсон мэдрэмжүүд байгаа аахгүй. Эднэрийг багасгах, султах боль гэж хүзэр бол гаргаж ирэхгүй байна л да. Гэхдээ аль болох ер нь ингээ одоодоо хамт байгаад найз нөхдөдөө гоё гарч кофе уугаад бранч идээд тэ ингэж гоё цагийг өнгөрөөх хэрэгтэй. Их хүчлдэг хэрэгтэй. Тэгхийн болвол одоо яг энэ хүнд мэдрэмжүүд арай гайгүй болохоор бууж ирж байна. За ингээд уншлагын дуслаа. Баярлаа. За одоо бүгдээрээ 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүсийнхаа 3 дугаар сарын уншлах руу орё. 2026 оны. Тэгээ 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүс маань YouTube дээр маш хөөрхөн ягаан өнгийн цэцэг байсан. Яг ийм fresh цэцэгтэй шинэхэн цэцэг тэрийг сонгосон байх учиртай. За ажил карьерийн уншлага эхлэхээс өмнө 3 дугаар сар ерөнхийдөө ямар байх вэ гэдгийг харсан. Тэгэхэд нь штэ тэ 2 хүзэр би унгааж байгаа lovers буюу хосуудын хүзэр. За тэгээд Ten of Cups буюу 10-ын аяг дээшээ харж гарч ирсэн юм. Одоогоор хайр дурлалын уншлах руу ороогүй байгаа ч гэсэндээ ер нь 3 дугаар бүлгийнхний маань хувьд энэ 3 дугаар сард хайр дурлалын харилцаа маш амжилттай аз жаргалтай байхаар харагдаж байна. Ганц бие хүмүүс потенциалтай шинэ хайр дурлалын харилцаатайгаа уулзрах магадлал маш их өндөр. За хостой аль эсвэл хин нэгэнтэй харилцаж байгаа хүмүүс маань энэ 3 дугаар сард албан ёсоор ингээд за яг ингээ харилцаж байгаа гэхдээ нэг үерхээс арай өмнөх шатны харилцаа гэдэг дээр тийм харилцаан дээр явж байгаа хүмүүсийн 3 дугаар сард яг албан ёсоор хосууд болохоор харагдаж байна. За аль хэзээ хосууд болон гэр бүл болцсон байгаа хүмүүс маань хайр дурлалынхаа харилцаан дээр маш гал халуун байхаар хүзүрдээр бууж ирж байна. Тэгээ ерөнхийд нь ингээ харахад болохоор одоо ажил төрөл, найз нөхөд, хамаатай садан гэр бүл гэл бүхэл төрлийн харилцаанууд маш сайн, хоорондоо эвтэй найртай, гоё аз жаргалтай байгаа харагдаж байгаа байхгүй юу? Тэгээд ер нь энэ 3 дугаар сард 3 дугаар бүлгийнхэн маань хүмүүсээс хийж байгаа сонголтуудаасаа маш гоё халуун дулаан мэдрэмжийг болвол авч байгаа харагдаж байна. Ер нь л өнгөрснөөс одоо хүртэл хийж байгаа сонголтууд ч ер нь маш зөв сонголтууд байж хийсэн сонголтууд маань одоо бүхэл хүчин зүйлс дээр маш зөв байсан учраас би маш аз жаргалтай байгаа юм байна. Би маш гоё найз нөхдөдтэй байна. Найз нөхдөө би зөв сонгож нөхөрлсөн байна. Би зөв хүнтэйгээ гэрэлсэн учраас, зөв хүнтэйгээ хосууд байгаа учраас маш гоё аз жаргалтай байгаа юм байна. Одоо харилцаж байгаа хүн маань цаашид би бас итгээд өөрийгөө зориулахад яг л болох зөв хүн юм байна. Хийж байгаа ажил маань надад үнэхээр тохирж байгаа юм байна. Тэгээ хамт олон маань бүр үнэхээр гоё хүмүүс байна. Яаж би ийм зөв сонголтуудыг хийсэн юм бэ гэж өөрөөрөө гайхах магадлал 3 дугаар бүлгийнхэнд маань маш өндөр харагдлаа. За гоё сар бол байх юм шүү байна шүү. За одоо ажил карьерийн нөхцөл байдал руу харахад бүр юм аюу тийм тайван доктортой мэдрэмж орж ирж байна. 2 дугаар бүлэг болохоор маш тайван доктортой байгаад ирнэ. Өөрөөсөө тэрийг яг ингээд амар токсик болгоод байсан байхгүй юу? Тэг ингээд харьцуулаад хэлчихээр зарим хүмүүс ууралдیں۔ Яагаад тэр бүлэг гээд ингээд харьцуулаад байгаа ингээд би одоо өөрийнх нь бүлгийг л жоохон өөр бүлэгтэй харьцуулаад өөрийнхийг нь жоохон онцгой хэлсэн юм шиг. Тэгэхээр ерөөсөө би тэгдэггүй. Зүгээр л нэг тийм ялгаж салгах гад, энергийг нь ялах гад гэх юм уу та. Заримдаа тэгэж бол ярьдаг байсан. Одоо тэг айгаа бүр байсан. За ажил карьерийн уншлах руу ороход ингэж гарч ирж байна. 3 дугаар бүлгийнхний маань хувьд ер нь өмнө нь жоохон хэцүү байсан байна. Хамгийн багадаа яг өмнөх 1 сар буюу 2 дугаар сар ажил карьерийн хувьд айгүй хэцүү байсан. За уртаашаа ярих юм бол бүр өнгөрсөн 8 сарын хугацаанд ажил карьер дээр айгүй тийм хүнд хэцүү цаг үеийг 3 дугаар бүлгийнхэн маань туулсан болвол тэр бүхэн энэ 3 дугаар сард дуусаж байгаа харагдаж байна. Тэгээд яг ийм мессеж орж ирж байгаа байхгүй юу? За оюутан сурагчдын хувьд гэх юм бол маш ингээд том хичээлүүд үзэж байгаа 10 жилийн хүүхдүүдийн хувьд одоо ингээл яэш энтер болох гээд байгаа. Их сургуулийнхны маань хувьд бол одоо мэрэгчлээ те амжилттай одоо ингээд дүүрэхийн тулд
шалгалт шүүлгэн дээр унж болохгүй том мэрэгжлийн шалгалтууд энэ төр хүлээж байгаа тий. Тэгэл ер нь унаж бүдрээдсэн ч юм уу таагүй онцгой дүн энэ төр аваад өнгөрсөн болвол явсан юм шиг байна. Тэгээ яг нэг одоо л те би ингээ унчих юм бол одоо л би ингээд шалгалтандаа онцгой энэ төр авчих юм бол тэгэл би ер нь дууслаа гэдэг юм айгүй хүн сэтгэл зүйтэй байгаа бол 3 дугаар сар чинь маш тогтвортой байхаар харагдаж байна. Шалгалт шүүлгээ маш сайн өгөөд ер нь ингээ бүх юм жигдрэх юмдаа орж ийна. За тэгээд бас яг ингээл гадагшаанаа л явах гал одоо бүр ингээд виз хөөцөлтөөл хүлээгээл байгаа тий. Тэгээ бүр яг ингээ гадагшаанаа явахыг бас хүмүүс амьдралынхаа амар том зорилго болгодог штеп. Энд ч одоо амьдарч байгаа газар зүүн байршлаа өөрчлөх чинь тий. Амьдралд бол маш том өөрчлөлт ирэх гээд байна. За тэгэл тэр виз энэ төр бүтэхгүй бол би одоо ингээд дууслаа. Цаашаа юу их вэ? Одоо байгаа газараа би яг яаж цаашаа одоо ингээд урагшлах вэ? Би мэдэхгүй байна. Одоо миний зорьсон байгаа юм бол тэр виз гараад би гадагшаанаа ажиллахаар амьдрахаар явах л байгаад байна. Тэр бүтэхгүй бол одоо би тэгэл дуусаа гэж бодож байгаа хүмүүсийн маань хувьд 3 дугаар сараас эхлээд виз нь бол айгүй нааштай шийдэгдэж эхлэхээр бол харагдаж байна. Бүр 3 дугаар сарда виз нэг бол баг амжилттай явахаар ч гарчхаар бол бууж ирлээ. За тэгээ ажил карьер дээрээ ер нь л би ингээд албан тушаал ахиж чадахгүй байна. Мөнгө санхүүгийн маань ашиг орлого цалин энэ төр өсөхгүй байна. Ер нь цаашаа би ингээд албан тушаал ахиж хүссэн судалтаа хүссэн одоо позишндоо тий очиж чадахгүй бол яршиг болий гарыг өөр юм хий хай гэж бодож исэн болвол яг албан тушаал бол ахиж эхлэхээр хүзүр дээр гарч ирж байгаа 3 дугаар бүлгийнхний үед маш тодорхой бууж ирлээ. Тэгээ ер нь юм өмнө нь ингээ ажил карьерээсээ болоод айгүй шаналж исэн, стрессдж исэн тим энерги 3 дугаар бүлгийнханд маань айгүй хүчтэй байгаад байгаа байхгүй. Тэр бүхэн дууснаа. Ер нь бол энэ 3 дугаар сард яг тийм цалин урамшуулал маш өндөр хэмжээгээр авах яг хүсээд байсан зүйлээ л ажил карьер дээр 3 дугаар бүлгийнхэн маань баталгаатай өөрийн болгож байгаа харагдаж байна. Тэгээ зүгээр нэг цалин урамшуулал өсөх энэ төр биш те. Яг хүсээд байгаа мэрэгчлээ амжилттай дүүргэж төгсөх оюутан залуучуудын хувьд за тэгээд ажил дээр албан тушаал яг ахих яг тэр нэг хүсээд онлоод байсан удаан хугацаанд өөрийгөө бэлдсэн тэр албан тушаалдаа очих ийм өөрчлөлт бол гарч ирж байна. Хуваараа бизнес эрхэлдэг, хуваараа одоо чөлөөт уран бүтээл энэ төр эрхэлдэг хүмүүсийн хувьд болвол таны авиас уур чадвар таны хийж бүтээж байгаа зүйлс маш олон хүнд эргээр хүрэхээр харагдаж байна. Тийм учраас ер нь бол шууд утгаараа мөнгө санхүүгийн ашиг орлого маш их өсөж байна. Нэр хүнд хамгийн гол нь маш их өсөөд энэ нь танд бүр угаасаа мэдрэгдэнэ. Тийм учраас ингээд ажил дээр айгүй шаналж исэн, ажилласаа болол тий ирээдүйдээ айгүй санаа зовж исэн хүмүүсийн маань хувьд тэр мэдрэмж ерөөсөө л ингээ өргөс авч байгаа юм шиг 3 дугаар сард байхгүй болчихж байгаа харагдаж байна. За тэгээд энэ 3 дугаар сард ер нь л ингээд нэг тийм баланс тогтоод байгаа харагдаж байгаа хгүй. Өмнө нь ажил карьер дээр юмас айгүй балансгүй байсан. Албан тушаал ахихын тулд ингээл айгүй мэрэж хичээгээл хийсэн тий аль эсвэл хувийнхаа бизнес дээр ашиг орлогоо нэмэгдүүлээд одоо зардал энтрээ давахын тулд ерөөсөө л мөрн хошоо ууггүй ажиллаа л хийсэн. За тэгэл гадагшаанаа явах гал виз энтрээ хүлээгээл тэрнээсээ болоод сэтгэл санаа чи хямраал ерөөсөө ингээ өөр юмд төвлөрч чадахгүй байсан ч юм уу. Ийм асуудалтай байсан бол 3 дугаар сард яг ингээд нэг юм шудраг ёс болон баланс тогтоод байгаа харагдаж байгаа байхгүй юу. Тэгээ сайн одоо мэдээ өөрт чи ирээд бүх юм ингээд таны хүснээр тэнцвэрч чинь гэсэн үг. Тийм учраас ингээд нэг ажлын чинь ингээд нөхцөл байдал, карьерийн чинь нөхцөл байдал тэнцвэрээ олоод эхлэх үед өөр одоо амьдралынхаа хүчин зүйл дээр тэнцвэрээ олж эхэлмээр санагдана. Тийм учраас ингээд өөр юмд бас анхаарлаа хандуулахтай болох нэ. Зөвхөн ажил карьер мөнгө төгрөг гэнтэр гээд ахгүй те ядаж нэг уцаа ухаад кофе уугаад найз нөхөдтэйгөө гадуур гараад хөгжилдөх боломж бас нэмэгдэж эхэлж байна 3 дугаар бүлгийнхний маань хувьд яалтчгүй. Тэгээ ажил төрөл ерөнхийдөө 3 дугаар сард яг жигдэрчлээ хүсээд байсан зүйл бүтчлээ бүцүүл тэнцвэрээ олчлоо. За ингээд энийг би болох гэж хичээж явах явцдаа өөр ямар юмнууд дээр би тэнцвэрээ алдсан бэ? Өө найз нөхөдтэйгөө уулзаагүй удсан юм байна те. Би ч бас янз бүрийн хобби сонирхолтой хүн штэ. Ядаж нэг өглөөдөө мэдээ ингээд те сонсоод уншичдаг. Дэлхий дахинд юу болж байна? Би ч сонирхдаг хүн штэ. Тэр мөрийга нэг хий да. Гэт ингээд нэг өөр юмнуудад бас те цагаа зарцуулах боломжтой болж ирнэ гэж гарч ирж байна 3 дугаар сард. За тэгээ 3 дугаар сард болвол ер нь ингээд
маш удаан хүлээсэн орхиод явуул явчихаар болчихоор байсан ажил карьертай холбоотой зүйлс чинь яг ингээд таны санааг амраагаад байгаа байхгүй. Цаашид ингэж тэмцэж араас нь хөөцөлдөж гуйж говшиж ч юм уу те ингээл ерөөсөө нэг юмыг болохгүй л өөрийгөө өдөр шөнөгөө дайчлал тэгэл зөвхөн өөрийгөө дайчлах биш тэр одоо ажилласаа болоод хүмүүстэй тэмцэлтэйл те ингээл араас нь хөөцөлтөл өчнөө ингээл явдал чирэгдэл ингээл өөртөө болон бусдад үүсгээд байх ямар ч шаардлагагүй болж эхэлж байгаа гэдэг чинь зүгээр тэгэх шаардлагагүй болчиход байгаа шалтгаан нь тухайн зүйл чинь ингээд ер нь болж бүтээд таны талд сайнаар шийдэгдэж байгаа харагдаж байна. Энээс болоод сэтгэл санаа чи ажил карьер дээр чинь 3 дугаар сартаа багтаад айгүй гоё 50 амгалан болчихно. Тэгээ 50 амгалан болоод ирэнгүүтдээ та ч одоо өөр юу хийж бас санаа авдаг биш ээ санаагаа амраадаг кайф авдаг хүн юм тий гоё зураг зурах дуртай гоё кино үзэх дуртай байгаль интернет бас тий амралтын өдрүүдээрээ гарчих дуртай ийм хобби сонирхлууд танд бол айгүй их байдаг харагдаж байна л та. Тэгээ тэрийгээ ингээ хөөгөөд явах боломжтой болно. Ажил дээрээ ч гэсэндээ карьер дээрээ ч гэсэндээ нэг юм сэтгэл амар одоо гар газар хөл хөсөр гэдэг штеп. Яг л тийм байх үе бол 3 дугаар бүлгийнхэнд маань ирж байгаа харагдаж байна. За ажил карьер дээр бол надад нэг ухаад авах юм бол байхгүй байгаад байгаа харагдаж байна. Гэхдээ ер нь бол ингээ ажил карьер айгүй нэг тийм гоё тэнцвэрээ болоод таны талд юмс ингээд өөр хүндлэнгийн хүмүүс харах юм бол юмс ингээд таны хувьд амар амархан бүтцсэн юм шиг. Та юусэн нэг хичээгээгүй байж хахад л альбом тушаал ахиал дээ бизнес ч өөр хүнийх гараагүй байж хахад таних өстө чухам амархан ингээд гараал ингээд байгаа юм шиг харагдаж магадгүй. Тэгээ бүх зүйл ингээд гинт нэг тийм яг гоё тэнцвэр балансаа олж ийн. Энэ гоё тэнцвэртэй баланстай тайван амгалан байдал ажил карьер дээр чинь цаашид хэр хугацаанд үргэлжлэх вэ? Тэгээ ажил карьераа бас ийм гоё баланстай тэнцвэртэй байхын тулд та юу хийх хэрэгтэй вэ гэдгийг нэмэлтээр харъя. За ингээм уншлагынхаа дараагийн хэсэг рүү оръё. За одоо бүгдээрээ 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүсийнхаа хайр дурлалын уншлагын хэсэг рүү оръё. За хайр дурлал дээр болохоор эхлээд хостой болон хэн нэгэнтэй харилцаатай байгаа хүмүүсийнхаа хэсгээс эхэлье. Тэгэж асуухад болохоор таны хос жин хайртай хүн чинь ер нь бол бас нэлээд удаан хугацаанд гэх юм уу? Таныг яг номер 1 priority буюу хамгийн чухал үнэт зүйлээ болгохын оронд ер нь энэ харилцаагаа амьдралдаа нэгдүгээр тавихын оронд өөрийнхөө ажил карьер мөнгө санхүү гэх мэт зүйлс дээрээ илүү анхаарлаа хандуулад байсан юм шиг гарч ирж байна. Гэтэ эннийх нь бас нэг учир шалтгаан гэх юм бол энэ хүн чинь тантай айгүй урт хугацааны ирээдүй хардаг учраас ингээд яг харилцааныхаа нэг юм хайр дурлал хэсэг дээр анхаарлаа хандуулахаас илүүтэй хамтынхаа ирээдүйн тогтвортой байдал, мөнгө санхүү, таныг одоо ингээд халамжилж авч явах тэдгээр зүйлс дээр айгүй анхаарат исэн юм шиг бол бууж ирж байгаа байхгүй юу? Энэ нь болохоор гэхдээ таныг айгүй аз жаргалгүй байлгадаг байсан байгаад харагдаж байгаа юм. Нөгөө хүнээсээ та яг нэг юм хайр халамж хүсээд энэ хүн чинь энэ бодож байгаа хүн чинь танд эрхлэхийг таныг эрхлүүлэхийг тантай хамт цагийг илүү өнгөрөөхийг тэрийг л хүсээд байсан байхад ерөөсөө л өөрсдийнхөө төлөө шүү дээ. Чамтай хамт байхын тулд шүү дээ. Ирээдүйдээ өнөөдөр яг одоо биш гэхдээ урт хугацаанд ингээд хоёулаа гоё аз жаргалтай байхын тулд би өнөөдөр хичээж ийн гэд яг үнэндээ өөрийнхөө нэг юм карьер мөнгө санхүүгийнхаа зорилгыг нэгдүгээрт тавиад маш их удсан байгаад байгаа харагдаж байна л та өнгөрсөнд. Тэгээд та болохоор энэ хүн дээрээ ер нь бол огт эргэлзээгүй. За энэ хүнийг би сонгох уу, өөр хүн сонгох уу гэж огт эргэлзээгүй. Гэхдээ хизээ ингээд бүх зүйл сайхан болох юм болоо. Хизээ бит хоёрын харилцаа айгүй гоё. Миний хүсээд байгаа яг тэр потенциалтай хүрэх юм болоо гэд ингээ маш их хүлээсэн байгаа хгүй. Гэтэл 3 дугаар сард энэ хүлээлт чинь бол биелж байгаа харагдаж байна. Ялангуяа жоохон хол зайны харилцаанд байдаг хосууд байгаа бол энэ 3 дугаар сард уулзах ч юм уу те аль эсвэл 3 дугаар сардаа багтаад удахгүй уулзах одоо тийм төлөвлөгөөнүүдийн хоорондоо ярилцаж эхлэхээр харагдаж байна. 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүс маань өөрсдөө ер нь бол энэ харилцаан дээр маш удаан хугацаанд бодож байгаа хүндээ хайртай хүндээтэй итгээд энэ хүнийг бэлэн болохыг энэ хүнийг яг харилцаан дээрээ таныг зөвхөн хайрлаад таныг ингээд нэгдүгээрт тавихыг нэг л нэг тийм харилцаан дээрээ шинэ адал явдал шинэ эхлэл ирнэ гэж юу нь бол итгэж маш их өнгөрсөнд удаан хүлээсэн байгаа байхгүй. Тэгээ 3 дугаар сард энэ хүлээлт бол дуусж байгаа харагдаж байна. Бодож байгаа хүнтэйгээ нэг л нэг тийм гоё
шинэлэг, аз жаргалтай, адлын явдалтай, сонирхолтой, хөгжилтэй тийм харилцааг бий болгож эхэлж байгаа бууж ирж байна. Тэгээд яг таны бодож байгаа хүн чинь өөрөө энэ 3 дугаар сард, энэ 3 4 дугаар сард яг бэлэн болж байгаа харагдаж байна л да. Та болохоор ер нь энэ хүнээ ингээд хүлээхээс, энэ хүндээ итгэж найдахаас те яг энэ хүний хурдаар, энэ бодож байгаа хүнийхээ хурдаар хүслээр явхаас ер нь бол ингээд дэндүү их хичээсээр агаад бас хүн чинь залах нь штэ те. Тэгээд нэг юм та дотгошооноо болцсон байдалтай байсан байгаа байхгүй юу? Тэгээд за ер нь бол бит хоёрын харилцаа хизээ ингээд болох юм бол доо хизээ бит хоёр яг гоё жинхэнэ хосууд шиг байх юм бол гэд бодоод ч юм уу тийм ингээ харцдаг. Гэхдээ нийлээг байгаа бол хизээ бит хоёр яг нийлээд хосууд болох юм бол гээл бодоол аймаар хүлийг удцсан. За нийлээд хосууд болцсон ч гэсэндээ хизээ энэ хүн яг гэр бүлээ өөрсдийнхөө хосын харилцааг нэгдүгээрт тавих юм бол гээл бас маш их хүлээлт хичээл зүтгэл зарцуулсан ийм байсан бол энэ 3 дугаар сард та барыг ингээд нэг ихтгэл алдраад унах гэж байгаа юм шиг байдалтай байхгүй. Гэтэл яг таны хайртай хүн чинь за би одоо бэлэн боллоо. Одоо би яг ингээд тэ өөрөө өөр дээр ажиллаад өөрийнхөө зүгээс яг хийх шаардлагатай байсан юмнуудаа сэтгэлээ амраах юмнуудаа би ингээд гүйцээчлээ. Нөгөө нэг зориод ингээд нэгдүгээр тавиад байсан зүйлсээ би болгочлоо тий. Тийм учраас одоо ингээд хоёулаа нийлээд хосууд болъё гэдэг ч юм уу. Аль эсвэл за би одоо яг ингээд үр хөвгттэй болоход бэлэн болж ин гэр бүлийнхээ амьдралд илүү анхаарлаа хандуулах тал дээр ихтгэлтэй болчлоо. Хоёлаа яг одоо ингээд чиний хүсэж байгаа зүйлсийг хийя. Чи яг юу хүсэж байна? Би тэрийг чинь биелүүлэхэд бэлэн байна гэж хосч юм бол хичээж эхэлж байгаа харагдаж байна. Тийм. Тэгээ ер нь бол та хоёрыг яг хостой хүмүүсийн маань харилцаанд бол ингээд нэг тийм өөрчлөлт айгуу дутагдсан байсан. Нэг асуудал те өрөөнд нэг заан байгаад исэн л байгаа байхгүй. Тэр зааны талаар ерөөсөө ярилцахгүй та болохоор ингээд чимээгүй үнэхээр цаанаа ядарч цөхөрж бууж өгмөрөөсөн ч гэсэндээ итгээл ингээд хүлээгээл исэн бол тэр хүлээлт ер нь бол дуусж байгаа харагдаж байна. Тэгээд энэ хүнээс ер нь бол болоогүй дээ харилцаагаа те маргаан зөрчилдөөн болгож одоо ингээд үл ойлголцол энтрээ бүр дэвргээд хэрүүл маргаан болгоод ч юм уу харилцаагаа дуусгаагүй дээ болвол 3 дугаар бүлгийнхэн маань яг сэтгэл хангалуун байх тэр хариугаа хайртай хүнээсээ энэ 3 дугаар сард авч байгаа хүзүр дээр бууж ирлээ. Нэг л нэг тийм харилцаатай хэрнээл нэг таны хүсэж байгаа өөрчлөлт ерөөсөө ирэхгүй байгаад исэн гэж бууж ирж байна л да. Өнгөрсөнд маш удаан хугацаанд. Тэгээ тэр өөрчлөлт чи одоо болвол яг ирж ийн яг таны хүсэж байгаа өөрчлөлт шинэ эхлэл чинь хайртай хүнтэйгээ одоо яг цогтаа биелэхэд болвол бэлэн болж байгаа харагдаж байна. За ганц би байгаа 3 дугаар бүлгийнхний хувьд гэх юм бол нэг бол шинэ харилцаа ирнэ, нэг бол X ирж байгаа харагдаж байна уу. За ганц би байгаа хүмүүсийн маань хувьд болохоор шүү дээ. Яг ингээд X-ээ бодож санаж байгаа нэг хүлээг хардаг хүнтэй хүний хувьд гэх юм бол энэ хүн чинь бол 3 дугаар сард эргэж ирнэ гэж бууж ирж байна. Хамгийн гол нь та өөрөө маш их хүлээж байгаа. Яг ингээд бодит байдал дээр та араас нь тий хоёлаа буцаж нийлээ харилцаагаа дахиад шинээр эхлүүлэх гээд хичээгээд үзье гэж ерөөсөө үйлдэл хийгээгүй ч гэсэндээ сэтгэл дотроо ингээд ер нь бол хүлээгээл хараал тий та өөр хүмүүс сонгохгүй ганцаараа байгаад исэн бол энэ хүн чинь 3 дугаар сард ер нь бол өөр төр чинь эргэж ирэхээр хүзүр дээр бол гарч ирж байна. Гэхдээ штэ тий яг энэ X-ийн хувьд бол нэг юм буд гаягийн ухралтаар ирээд байгаа X шиг харагдаад байгаа байхгүй юу? Хэрвээ ялангуяа энэ X чинь би ингээд илүү мундаг хүн болохын тулд ганцаараа байх хэрэгтэй байна. Би урт хугацааны харилцаанд бэлэн биш. Миний ажил карьер надад илүү чухал байна гэд нэг юм өөр хүн сонгож яваагүй. Та хоёр амар муухай хэрэлдэж муудалцаж бол салаагүй. Ерөн салсан шалтгаан нь энэ хүний амьдралын зорилго өнгөрсөнд өөр байснаас болж исэн бол энэ хүн чинь буцаж ирэхдээ бас яг урт хугацааны харилцаанд арай бэлэн болоогүй жиж магадгүй. Гэхдээ яагаад буцаж ирээд байгаа юм гэхээр ер нь бол таныг сэтгэлдээ тээдэг энэ харилцаагаа дуусгахтаа ч гэсэндээ яг бүрэн мөсөн дуусгаагүй. Ер нь нэг л өдөр тань дээр эргэж ирнэ, харилцаа холбоо тогтооно, болон бүтнэ гэж итгэдэг байсан ийм X ч юм бол эргэж ирж байгаа харагдаж байна. Тийм учраас хит өндөр хүлээлт бас бити тавиарай. Нөгөө хүн чинь яг л өнгөрсөндөх байсан шигээ жоохон хിവэрээ те. Яхаа танд бол хайртай сэтгэлтэй болохоор сэтгэлээ яг барьж дийлэхгүй эргэж ирж байгаа ч гэсэндээ нөгөө нэг
зориод явсан зорилго нь бүрэн дүүрэн гүйцэлдэж дуусаагүй байгаа гэж магадгүй шүү гэдгийг хүзэр анхааруулж байна. За үнэхээр ганц би байгаа хүмүүсийн хувьд бол яг л хүсдэг хүн чинь 3 дугаар сард гарч ирэх гээд байгаа бууж ирж байна. 3 дугаар бүлгийг сонгож байгаа ялангуяа сингл маш удаан дор хаяж 1-2 жил байсан хүмүүсийн маань хувьд гэх юм бол за би яг ийм л хүнтэй нийлмээр байна, ийм л хүнтэй хосууд болмоор байна гэж бодож байгаа. Тэгээ тийм тодорхой тайптай тий яг нэг зөв хүнийг хүлээгээд байгаа энергитэй байгаа байхгүй. Хэр баргийн хүнд боломж олохгүй яг л гэрлэх хүнээ ингээ хүлээж байгаа. Энэ хүн чинь болохоор мөнгө санхүүгийн хувьд тогтвортой, заавал ингээ мөнгө төгрөг хараад байгаа гэсэн үг бол биш таны хувьд. Зүгээр ингээд амьдралд те чиглэлээ олцсон, том хүсэл зорилготой, тэрнийхээ төлөө залхуурахгүй хөдөлмөрлөж байгаа, хэлсэн ярьсандаа эзэн байдаг. Байнга ингээл таныг авч яваал жоох хөөхөд өсөж байгаа юм шиг таныг ингээ хөтлөөд яваад байх шаардлагагүй ч гэсэндээ үнэхээр таныг хүчрэхгүй, давж чадхааргүй тийм хэцүү үед чинь таны дэргэд байгаад хань түшиг болох нэг насныхаа амьдралыг одоо ингээд илээх ийм хүнээ удаан хүлээгээд хэр баргийн хүнд өөрийнхөө хайр сэтгэлийг өгөхгүй, өөрийнхөө халуун дулаан талыг харуулахгүй, боломж олохгүй байсан ийм хүмүүсийн маань хувьд болвол энэ 3 дугаар сард шинэ хүн орж ирж байгаа харагдаж байна. Тэгээ яг л таны дээр хүсэж байгаа хүн чинь байх магадлал маш их өндөр. Тэгээ энэ хүний чинь орд болохоор маш хүчтэй өхөр охин матар хоньны орд байх магадлал өндөр, хилэн цас орж ирлээ. За энэ хэсэг дээр болохоор нь шүү дээ 3 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүс маань ер нь бол харилцаан дээр аль нь л ингээд одоо ганц би байгаа нь ч тэр хостой хинэгэнтэй харилцаатай байгаа нь ч тэр удаан хүсэн хүлээсэн зүйлээ өөрийн болгож ийн л да гоё өөрчлөлт ирж ийн. Тэгээд энэ зүйлээ одоо ингээ яг харилцаагаа цаашид энэ харилцааны ирээдүйд цаашид тэгвэл одоо хэр бат бөх үргэлжлэх юм бэ гэдгийг харъя. 3 дугаар бүлгийнхний хувьд. За ингээд уншлагынхаа сүүлийн хэсэг рүү оръё. За 3 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүс 3 дугаар сард хувь хүн талаасаа одоо ийм сүнслэг энерги талаасаа ямар байх вэ гэдгийг асуухад айгүй сонир мессеж гарч ирж байна л да. Надад 3 дугаар бүлгийнхэн маань бол ер нь ингээд 7 хэмжиж нэг огтлдог. Нөх их юм материалыг эд баялагт бас ууг нь шунаад байдаггүй те альва юмнаас нэг юм утга учир хайдаг хүмүүс юм шиг энерги төрөөд байгаа хгүй уг хүмүүс ч. А гэтэл 3 дугаар сард ер нь жоохон шуналтай холбоотой гинтийн үйлдэлүүд хийх гэж ижиж магадгүй. Энэ дээр болгоомжтой байх хэрэгтэй гэж хүзэр зөвлөж байна. Тэгээ хааны зоос, хатны зоос доошоо харж гарч ирж гин гэдэг нь болохоор мөнгө санхүү дээрээ энэ 3 дугаар сард маш хянамгай хандах хэрэгтэй. Тэгээ надад орж ирээд байгаа мессеж нь болохоор бүр ингээд жоохон луйрдуулчих гадаах магадлал байна. Тийм учраас одоо ингээд би сайн мэдэхгүй байна л да. Энэ луйрын схемүүд ч юм уу амар болсон юм байна шүү дээ. Юу мэрийг хамгийн ойр дотны хүнээс чинь ч ирж магадгүй те бүр яг үеэл ах ихч чинь ч байж иж магадгүй хөөе нэг юм байна ийшээ хөрөнгө оруулаач тэдэг өгөх юм бол тэд болгож үсгий гээл та тийм юмд ингээ хуурдсан хүмүүс амар их байгаа штэ яг тийм энерги орж ирээд байна. Мөнгө санхүү дээрээ маш урт хугацааны ирээдүг харж тогтвортой хандах хэрэгтэй шүү. Тэг би ч ууг нь ерөөсөө тийхгүй дээ. Би ч одоо ингээ мөнгө санхүү дээр айгүй чанга байдаг хүн, маш бодлоготой ажиллаж, бодлоготой хөдөлдөг хүн штэ. За энэ ч ер нь жоохон худлаа хаа гэж бодож байгаа хүмүүсийн хувьд болохоор угаасаа яг ингээд ямар ч хүнд байдаг тийм нэг шунлыг амар хөдөлгөх тийм юм орж ирээд байгаа харагдаж байгаа байхгүй. Тэгээ таныг бүр яаруулж байгаа харагдаж байна. Хөөе чи гэс наадхаа ингээд өгчгөө, гэс ийшээ ингээ орчхоо, гэс мөнгө төгрөгөө шилжүүлчихээ те. Тэгхэл юм бол болчих гээд байна. Чамд ингээд амар их гоё ашиг орлого орж ирнэ. Бүх юм ингээ амар гоё болчин чамд л ашигтай гэдэг ах нэг тийм юмд өртөх гээд байгаа харагдаж байна. За энэ дээр бол маш болгоомжтой хандах хэрэгтэй шүү гэж хүзэр бол зөвлөж байна. Тэгээд яагаад ч бүр нэг юм жоохон ингээд таныг өдөж синхруулж биш заяо ингээд инфлюенс хийж танд нөлөөлж биш бараг ингээд нэг нэхэж шаардаад байгаа юм гарч ирж байгаа байхгүй юу ингээд яг үндэ таны бараг ингээд жоохон дургуйчин үрээд заяо. За энд нь юу ингээд итгээд зөвшөөрчи дөө те тэгэхгүй бол ингээд надаас байнга гуваад ах ямар яшигтай гэдэг ийм мэдрэмж төрүүлж бүр ингэж таныг татаж чангаах нэг энерги орж ирээд байна. Инээс болгоомжлох хэрэгтэй. Ер нь бол үгүй чадахгүйгээд та бол уурлах хэрэгтэй. Өөрийнхөө байр суурийг бүрэн дүрийн илэрхийлэх хэрэгтэй шүү гэж хүзэр зөвлөж байна. Тийм учраас ер нь бол
нэг юм мөнгө төгрөгтэй холбоотой гинтийн ашиг орлого олох тийм боломжтой холбоотой юм энэ 3 дугаар сард бол гарч ирнэ. Тэгээд энэ дээр маш болгоомжтой хандахгүй бол ер нь таны маш удаан хугацаанд цуглуулж хуримтлуулсан мөнгө санхүүгийн тогтвортой байдал. За тэгээд цаашдын ч мөнгө санхүүгийн тогтвортой байдлыг чинь бүр ингээд оронгоор нь эргүүлчих магадгүй юм байгаад харагдаж байгаа байхгүй. Hermit доошоо харж гарч ирж гин гэдэг бол бас ер нь жоохон шуналд автах гадаахыг илэрхийлдэг. Яг бадарчны Hermit дээшээ хараад гараад ирэхээр бол айгүй дутгшооноо бодлоготой те философикл хүн болж хувирдаг бол доошоо хараад гараад ирэхээр жоохон шуналтай. Мөнгөний төлөө юу ч хийхэд бэлэн хийнэгэн болох гээд эхэлдэг юм. Тийм учраас ер нь бол ийм урт хугацааны хөрөнгө оруулалт, хадгаламж те тиймэрхүү зүйлс дээрээ энэ 3 дугаар сард маш болгоомжтой хандах хэрэгтэй шүү гэж хүзэр зөвлөж байна. Тийм шин нэг тийм боломж гарч ирнэ гадагшаанаа аялах. Одоо бүр янз бүрийн юм байж болно шүү дээ. Аяллаа компанид төлөвлөлтөд хүмүүс байдаг та. Тийм ингээ амар хямдхан зардалтай. Гэтэл хямдхан гэл тэр чин доор ээж 3 сая саяас эхэлж байгаа шүү дээ. Гэл аялуулн барина гэсэн юм. Өө ямар гоё инста болж ин гэл мөнгө төгрөгөө өгсөн байсан чинь тэр газар нь баахан олон үнэглээ урьдцсан мөнгө төгрөгөө өгч чадахгүй алга болсон. Хууль одоо биш шүүх мөхтөр очиод ч ингээл шийдэгдэж чадхааргүй нэг тиймэрхүү юмнууд үүсдэгтэй яг тийм юм харагдаад байгаа байхгүй юу. Тийм учраас нэг тийм шин сонирхолтой адал явдалтай та зориг гаргачих юм бол танд ямар нэг байдлаар амар гоё үр өгөөж боломжоо өгөх юм шиг нэг тийм юм орж ирэх гээд байгаа харагдаж байна. За тэрэн дээр бол маш сайн судлах хэрэгтэй. Яагаад вэ гэхээр таны мэдэхгүй юм бэ шүү. Яг та тэрэн дээр айгүй тийм мэдлэгтэй дуршлагтай юу? Та бүх зүйлийг нь мэддэггүй гэхээр үгүй. Ерөөсөө тийм цоо шинэлэг юм байгаад байгаа харагдаж байгаа. Тийм ч учраас танд ингээ гоё санагдаад, боломжтой сонсогдоод, тэ зориг гаргачих юм бол эрсдэл гаргачих юм бол тэр эрсдэл чинь үр өгөөж болоод хэд дахин нууларж орж ирэх юм шиг санагдаад байна. Тийм л юмнаас болгоомжил гэдэг мессежийг энэ хүзэрнүүд өгөөд байна. Тэгээ болгоомжлохгүй сайн судлахгүй бол 7 хэмжиж нэг огтлохгүй бол дараа нь одоо ингээд амар үр ширэнд орох ч юм уу тий эсвэл мөнгө төгрөгөө буцааж олж авах гад тэр нэг хүндрэлээсээ гарах гад ганцаараа зовох нөхцөл байдал үүсэж магадгүй учраас энэ бүх юм яг болно гэсэн үг биш. Ийм болох гээд байх магадлал амар өндөр айгу тодорхой харагдаад байна. Тийм учраас өөрийгөө хамгаалах хэрэгтэй шүү. Болгоомжтой хандах хэрэгтэй шүү. Мөнгө төгрөгөн дээр маш нарийн нихур хандах хэрэгтэй. За тэгээ ажил төрөл дээр ч гэсэндээ таны оролцож байгаа юмнууд байж иж болно. Таны эрх мэдлээр дамжиж байгаа. Ойр дотны хүн чинь тийм юм дээр туслаад өгөөч, зөвлөд өгөөч. Тэрэн дээр ингээд те нэг хүнийг ингээд ажлыг нь бүтээгээд өгөөч гэж гуйхад та үгүй гимээрсэн ч гэсэндээ нөгөө хүн чинь бүр ингээд шалаад гуйгаад байгаа учраас за окей гэж зөвшөөрчдөг. Гэтэл та ингээд эрх мэдлээ уруулан ашиглаж одоо юу мэрэн те эрх мэдлээ уруулан ашигласан болоод хувирчдаг ч юм уу. Ингээд нэг юм шудраг бус үйлдэл та өөрөө хийсэн болж таарад. Тэгээ яг үнэндээ ингээд нэг таньдаг хүн чинь ч юм уу, дотны хүн чинь ч юм уу танаас бүр ингээд нэхэд гуугаад шалаад исэн учраас та хүлээн зөвшөөрсөн. Тусалсан те гэтэл эргээгээд эн чинь таны яг толгой дээр ингээд унах гад ижиж магадгүй. Тийм юмнуудаас юу н болгоомжлох хэрэгтэй шүү. Мөнгө санхүүгийн болон тогтвортой байдал карьерийн чинь байр суурь ганхах нэг тийм гуйлт, шалалт тэгээ тиймэрхүү юм орж ирж байгаа. Энэ дээр бол өстө үгүй гэж хэлээл аль эсвэл бүр маш сайн судлах хэрэгтэй. Ингээд л болно гэж бууж ирлээ. За ингээ уншлахын дуслаа. Баярлалаа.